Нэг цаас шохоогоо барьцсан те самбар дээр юм заах өөр тэнд нэг хүн бүр гоё юм зааж өгье. Чи тоондоо сайн бол баг одоо энд покер тоглоом мөнгө олно штэ. Ард нь математик байгаа штэ гэд. Тэгээ энийг үзүүлэх киноч зөндөө штэ. Покертоо сайн болоо гэж чинь маа тооны эдэн ном уншаад болчихно гингүүт. Тоондоо сайн хөвгтөж тийм дасар их уруу татагдана. Тэрийг бид нар одоо юугаар дийлэх вэ гэвэл одоо сэтгэлээрээ л дийлнэ штэ. Подкастаа үзэж байгаа мөн сонсож байгаа бүх үзэгчдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо бид Сёгийн өдрийн тэмдэглэл подкастынхаа шинэхэн дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ бидний студид өнөөдрийн хүндэт зочноор Эрхэт Эрдэм сургуулийн захирал Сугарт орж хүрэлцэн ирсэн байна. Урилгын маань хүлээн авч ирсэнд баярлалаа. За энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Үзэж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн зочны маань хувьд болохоор математикч хүн байгаа. За тэгээ математиктай амьдралаа холбоод одоо бараг 30 жил рүү дөхөж яваа. За ийм математикч хүн байгаа. Тэгэхээр мэдээж бас сургуулийн үүсгэн байгуулагч те өөрөө тэгээ математикч хүн гэдэг утгаараа бол надад ярихыг хүсэж байгаа маш олон сэдвүүд байгаа. За тэрнээс өмнө бас тэгтээ үзэгчдтэй нэг зүйлийг тайлбарлаж хэлэх хэрэгтэй байгаа. За тэр нь бид нэр энд ингээд камеруудад харагдаж байгаа те Стивен Бартлетийн гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл гэдэг юм ном байгаа. За энэ бол өөрөө одоо Английн яг энэ номынх нь өөрийнх нь зохиолч тэгээ Стивен Бартлет бол дэлхийд алдартай бас подкаст нь мөн алдартай. Сёгийн Diary of a CEO гэдэг подкастаар алдартай юм Стивен Бартлет гэдэг entrepreneur юм залуу байгаа. За Стивен Бартлет болохоор гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл бизнес амьдралын 33% гэдэг номыг албан ёсны эрхтэйгээр Nepco Publishing гаргасан. За тэгээ энэ номын хамгийн гол онцлог зүйл нь юу гэхээр энэ 33 бизнес амьдралын 33% гэдгийг 32 өөр SEO орчуулсан юм байнамаа. Өөр гүйцэтгэх захирлууд орчуулсан юм. За тэгээ өнөөдрийн манай зочин Сугарт орж зочны маань хувьд болохоор энэ номын 4-р хууль буюу та юунд итгэхээ сонгох боломжгүй гэдэг хуулийг орчуулсан. Тэгэхээр бид нэр эхний подкаст эхний улиралдаа энэ номыг орчуулсан 32 зочдтойгоо ярилцах нэ гэж үзэгчд маань ойлгоорой. За тэгээ хоёлаа өнөөдрийнхөө подкаст эхлүүлье те. За Сугарт орж зочны маань хувьд болохоор бас том мэдээтэй хамгийн сүүлд одоо Вьетнам улсад зохион байгуулагдсан тэгээ олон улсын математикийн олимпиадаас IMC 2025 гээд олимпиадаас маш том амжилттай ирсэн байгаа тий. Монгол улсын хувьд тий. За тэр амжилтаас хаваалцаад эхлэе. За миний хувьд 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд энэ IMC олимпиадын Монгол дахь одоо удирдагчаар сонгогдсон одоо цаад олимпиадын орооноос гэсэн үг. За тэгээд Монголынхаа шалгаруултыг хийгээд 5 сараас хойш одоо ямар хүүхд Монголоос шалгарх уу гэдэг шалгаруултаа хийж дуусаад 6 дугаар сард 7 дугаар сард 2 сар Монгол улсын шигшээ бэлтгэл гэдгийг за өөрийн шавь Эрдэнэлэг гээд залуу байдаг Америк төгсөөд ирсэн. За бид хоёр хариуцж хамт хийгээд за нэг улсын баг гэдэг сэтгэл зүг суулгаад за тэгээд Вьетнам улсад очиод 8 сарын 13-наас 19 тэмцээндээ орсон. За энэ тэмцээний хувьд бол Нүбэс бол 12 дугаар ангийн олимпиадуудыг зохиодог. Тэнд бол орохыг хүссэн улсууд ороод тэгээд тэнд бол нөгөө туртаа очиод бүртгүүлээд орно л гэсэн үг юм. Нэг улсаас нэг баг. Бидний сая ордог олимпиад бол арай нэг жоохон хоббитэй хэдэн. Яг нөгөө шимтдэг яг нөгөө бэлддэг хэдэн. За тэнд нөгөө сайн найдваргүй гэсэн улсууд бол нэг очиж орохгүй гэсэн үг. Одоо зардал чирэгдэлүүлээд очиж орохгүй гэсэн үг. За тэгээ эндээ орохоор 6 дугаар анги 9 дугаар анги 2 анги л болж байгаа. За 12 дугаар ангийнх нь бол нөгөө том довцчдаг болохоор. За тэгээ очиж үзсэн чинь бидний зорилго бол өмнө монголчууд нэг 11 жилд 15 медаль авчихсан юм. За би бол одоо дотроо за энэ жил нэг шинээр дарга улсных 20 медаль гэдэг зорилго тавиа орсон. За тэгээ бидний амжилт бол 21 медаль болж агсан. За багийн төрөл гэж болдог. За тэнд бол монголчууд бол 17 онд их сайн багт очиж байхдаа нэг удаа юуны зооны авраг болжсэн. За тэгээ энд
болохоор 4 нь бол нөгөө багш нарыг хөгжүүлэх, сурагчийг хөгжүүлэх гэдэг утгаараа яг нөгөө ганцхан зоонд биш 6 зоонд багаа суглаагаад тэгээ ордог. Тэрний одоо 2 зоонд нь монголчууд төрүүлсэн. Дүнгээ хараад би чинь бараг тэнд дотроо уйлах шиг юм болно. Хүчтэй багийг ялсан. Хятадын баг манай зоонд 2 зоонд хоёуланд нь хоёуланг нь ялсан. За тэгээд бас хажуугаар нэг пазлын тэмцээн гэж болдгийг. Нөгөө оюун ухааны одоо шатар даам гэдэг шиг. Тэгээ яг жил болгоны пазлын тоглоом нь өөрчлөгддөг. Энд бас бид нэр Монголд бэлтгэлийн хажуугаар тэр тоглоомыг их тоглолдог гэсэн. Тэгсэн ашгүй монголчууд бас 5 зооны 1 зооны аваргаар нь шалгараад тэгээ шалгарсан хүмүүс нь хоорондоо бас тоглоно багаараа. Тэгээ монголчууд 2 3 дуурайр нь тэнцээд тэгээ 3 цом авдгийг 1 цомыг аваад ирсэн. За тэгээд тултал амжилт гаргаал хүрээд ирсэн. За баяр хүргэе. Энэ бол бас мөн одоо Монголынхаа нэрийг гаргаж байгаа том үйл явдал байгаа тий. За тэгээд мөн энэ чухал одоо олимпиад тэмцээн маань Монгол улсын зохион байгуулалтаар болсон гэд бичсэн байсан тий. 2026 онд тий. Нэрээ тэр бас их том сайхан зүйл болсон. 24 оноос хойш бид нар ер нь хөөцөлтөд за үүнийг зохиохын тулд яадаг юм бэ гэд. За тэгээ энэний яг хуу зохиоход давуу тал бас их гоё давуу талыг өгдөг юм билээ. Зохион байгуулж байгаа улс чинь бас тэнд тодорхой хэмжээний зардал гаргаад тэгээд нэгэнт нутагтаа болж явахт нөгөө нутагт нь оролцох хүмүүсийн тоог олноор өгдөг. Одоо жишээл нэг ангилд 16 хүүхэд оруулдаг бол монголчууд зохион байгуулалт 40 хүүхэд ирэх өгнө гэж байгаа. Тэгээд 6 дугаар анги 9 дугаар анги гэхээр 80 сурагчид том боломж олдож байна гэсэн үг. Бид нар гадаад руу очиж оролцвол 16 хүүхэд орно гэсэн үг шүү дээ нь бол. Тэгээ 80 сурагч буюу 1 жил бидэд Монголынхаа математикийн төвшинг асар өндөр тавьчих боломжтой болчихно гэсэн үг. Том олон улсад бол ерөөсө 6 хүүхэд орно, тэр нь зохиож байгаа улсад ч даваа ирэх нь олддгоо. Тэгээ тэр утгаараа энийг ингээд хост буюу нөгөө зохион байгуулах улс олсон нь яг нөгөө хөгжлийн хувьд бол их нэг шат ахиулах байхаа л гэж харж байгаа. За баярлалаа. Баяр хүргэе. Тийм зүйл одоо Монголд ингээд болох ч байгаа, энэ үйл явдал болох ч байгаа гэдгийг нь бол бас сонсоход маш баяртай мэдээ байсан. За 6 дугаар зочны маань хувьд болохоор өөрөө 2008 оныг Монгол Улсын их сургуулийг онлын математикийн ангийг төгссөн. За тэгээд яг хуу үзэгчд бас гайхдаг байх. Зүгээр би бол хувьдаа юу гэж боддог вэ гэхээр тийм математиктай амьдралаа холбосон хүмүүсийг их дотроо ерөн зүгээр гайхдаг. Яаж ийм тууштай байд юм болоо те, яаж ийм дурлдгийм болоо гэдэг ч юм уу те. За тэгэл бүх нийтээрээ л бас ярьдаг штэ. Математик яг хүний амьдрал ямар хэрэгтэй юм бэ? Энэ томьёо яг миний ирээдүйд ямар хэрэгтэй юм бэ? Гэл эсвэл баг ажлын байр дээр гарсан том хүмүүс хүртэл хаана энэ тэр одоо бодож исэн математикч ингээл гэдэг ч юм уу. За энэ бол зүгээр юм маазарч ярьдаг юм зүйл байгаа тийм монголчуудын. За гэхдээ би танаас асууя. За та математик гэдэг зүйлийг амьдралынхаа утга учирыг болгоод тий сургууль байгуулад ингэ явж байгаа юм байна. Энэ Монголын математикийг хөгжүүлэе гэх тий. За туйлын зорилго нь болцсон, амьдралынхаа зорилго болсон юм хүн байна гэж харж байна. Тэгээд одоо 20 хэдэн жил багшилж байгаа лээ. 22 дахь жилд. За тийм 22 жил ингээд математик зааж байгаа. Математик мэдээлэл зүйн багш хүн байна. Тэгэхээр танаас юунаас эхлэх гэж байгаа гэхээр та багадаа зүгээр угаасаа л математиктэй сайн хүүхэд байсан юм уу? Яагаад ер нь үргэлжлүүлээд математикч болёо гэж бодсон юм бэ? Гэдгээс эхэлье. За багадаа бол яг мэдээж тоондоо сайн байсан. Цэцэрлэгийн найзууд маань хүртэл яриад идэх ингээд багш нар ингээд нааг дуудаж гаргаж ирээд нөгөө олон оронтой тоо бодулдаг. Тэрийг би ингээд хаяа нэг нүдэ анж манжиж бодож ирсэн зөв хариу хэлдэг гинэ. Би бол тэрийг нэг санахгүй одоо тэгдэг байсан. Ямар ч гэсэн нөгөө дүн тавиад эхэлдэг шүү дээ. Тэр үед бол дандаа л он цавчснаа бол санаад байгаа юм. За тэгээд дунд ангид орсон дарханд очисон чинь би бол төрхтөө бол нөгөө хөдөө төрсөн. Тэгээ хөдөө 10-наас хүртэл явж хагаад тэгээд дархан хотод очиод нэг сургуульд ороод 1 жил сураад эхлээд их муу сурсан. Тэгээд хичээлийн төгсгөлд бол хамгийн сайн болцсон байсан. Тэгсэн чинь бага анги төгссөн хүмүүсээс шалгалт аваад нэг сайн анги гаргана гэдэг нэг тийм зар гарсан юм байна. Тэрийг манай аав харчаад шалгалт өгүүлээд би ч нөгөө нэг ангитайгаа байсан болохоор өөр анги манг руу шилжин гэхэр чи муухай санагдал арай гэж нэг ангитай дасж байхад тэгээ аавгүй энэ зөв шалгалт гэ. Тэгээ тэр шалгалтыг өгөөд тэгээ би нэг 9-д орсон байт. Эхний 35 хүүхдийг аавна гэдэг.
За би тэд нэг анги болсон ер нь бол. Тэгээ яг хөө тэр нь эцэгчүүдийн хүсэлтээр 2 анги үүсдэг ч үлээ 70 хүүхэдтэй энэ төр. За тэгээ тэр ангид ороод би чинь хамгийн муу сурлагатай ер нь бол. Тэгээ учрын ч ойлгохгүй юм чи ер нь яг тэр багш юу яриад байгаа юм бол гэхэд. За тэгэл ер нь муу сур халсан нэг ихтэй 2 үлрэл бол. Тэгээ болохоо байгаа манай ээж хүртэл ирж багштай уулзаад. Тэгээ нэг өдөр л нэг учрыг олцсон. Яадаг чинь. Тэгээ манай ангийн хүүхд бас л ярьдгийн суграа ингээд нэг яг ийм бодлогыг ганцаараа бодсон. Тэгэл тэрнээс хойш дэлтгэл болсон гэдэг. Тэгээ яг хөө тэн дээр нэг жоохон авьяас байх шиг байгаа юм бас. Манай подкастын ивент итгэгч М банк зөвхөн хувь хүний санхүүгийн сайн сайхан байдал анхаараа зогсохгүй, байгууллагын санхүүгийн эрүүл мэндэд анхаардаг корпорэт банк гэдгийг та мэдэх үү? М корпорэт уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл хамтдаа яв гэдэг дээ. Тэгвэл яагаад хамтдаа хол бас хурдан явж болохгүй гэж? Хамтдаа холыг төвтлөнө. М Corporate. За тэгээд аймгийн олимпиадууд болно. Би ч орсон тэмцээн болгоноос ямар ч гэсэн медаль авна. Тоогоор авна. Тэгээ нэг даамны тэмцээн гэж болно. Ер нь нэг оюухан шаардсан юм болгоноос л ямар нэг юм авчдаг байсан. Тэгтээ их дуугаа хөхтэйс ер нь бол. Тэгээ ном их уншдаг. Бага бахад маах нөгөө хөдөө сумын төвийн сургуулийн байшин худалдаад авцсан. Тэгээд тэнд нэг номын сантай. Тэнд байгаа бүхэл номыг уншина ер нь бол. Тэгээд тэр нэг дархны шалгалт авахад тэр шалгалтын дээр ирсэн бодлого миний өмнө уншицсан бодлого байсан. Би тэр бодлогыг ойлгоогүй ч гэсэн бодолд хариуг нь чийжилсэн. Энэ одоо яагаад ийм хариутай юм болдоо гэж бодож ирсэн чинь яг нөгөө гол шалгалтын дээр ороод ирдэг. Тэгээ нөгөөхөө ойлгоогүй ч гэсэн бичээ явуулсан чи яра. Зөвүүл гэж байгаа ч угаасаа. Тэгтээ учрыг нь олоогүй сүүлд бол ойлгосон. За тэгээ 10 жилээ сайхан төгсөж байгаа юм. Тэгээ тэр үед бол би математик тэр нь дургүй байсан. Нөгөө олон чаддаг юм нэмээ нэг учраас ороо яваад иддэг. Тэгээ орохоор төрүүлчин тэгтээ нэг туртай даа бас биш те. Нөгөө чаддаг учраас гээд. За тэгээд Монголын шгшээ баг гэж 10 дугаар анги төгсөх. Тэр үед 10 жилээр төгсдөг. Тэгээ шгшээ багт шалгараад юу руу явж байгаа юм? Грек рүү. Яг нэг 2004 онд ч нэг Афины олимп болчихсон. Яг олимп болдог жил. Олимпийн үеэр нь тэр олон улсын математик олимпиад гэрэгт болсон. За тэгээ яг тэгж явах үед конкурс авч байгаа Монголд. Тэгээ конкурсанд чи би ч нөгөө улсын шгшээд багтцсан гэдэг хамгийн өндөр оног автоматар тавигдаад анги сонгодог юм. Дүүцүүлээд шүү. Тэгсэн манай ээж ерөөхдөө манай хүч математиктай авьяастай юм чинь ингээд шууд тооны анги сонгоо авцсан. Би чинь буцаж Монголдо ирээ мэдж байгаа байхгүй. Тэгээ эхэндээ бол нөгөө хүүхдүүд чинь нэг ээж авдаа нэг дургуутдаг шүү дээ. Ээж аавын нэг сонгоо өгсөн юм. Нэг хэсэг бол тэгсэн. Тэгээ яг хөө төгсөөд дажгүй төгссөн. За тэгээ төгсөн ажил дээр гарсан 1 жил төрийн албанд ажиллаад тэгээд дараа нь ер нь бол энэ багш болох чинь бас гайгүй ч юм уу гэд. Тэгээ 1 жил багш хийгээ үзсэн чинь надад бол их таалагдсан нөгөө хүүхдүүдийн хувь заяаг өөрчилдөг юм байна гэд. Тэгээ би чинь нэг эхний жилээ дарханд багш болсон юм. Тэгээ яг тэр жил чинь нэг H1 N1 гэж вирус гараад сургуулиуд баг хагас жил ажиллаагүй. Тэгээ тэр үуч чинь нөгөө мэдээлэл зүүн одоо бэлтгэлийн ордог. Нөгөө маа бэлтгэлийнхэн бол тэгээ цуглуулж байгаа юм бол. Тэгээ асар тийм нэг 50 юм бодох 1 жилийг дарханд өнгөрөөчихөж байгаа. Цалин бол мэдээж тэр үед маш бага байсан 180 мянган төгрөг байсан. Тэгээ хамгийн бага цалин тэр үедээ багшийн цалин л байсан баг. За тэгээ 1 жил цалинч нэг чухал ш тэнд нөгөө яаж одоо 21 2 3-тай залуу хүн ч одоо би цаашаа яах вэ гэдэг нэг тийм бясалгал хийх маягийн 1 жилийг хангалттай хийцэн. Тэгээ жилийн төгсгөлд нөгөө Монгол улсын багш нарын авраг гэж зохиогддیں۔ Тэрэнд бич дархнаас хөдөөнөөс ирж оролцсон улсын авраг болцсон. Тэгээд тэн дээрээ бас сайхан урамшаад ерөнхийдөө бол одоо хүний хийх ёстой зүйл бол ер нь хүний тархинд одоо сэтгэлгээг л сайн өөрчлөх. Сэтгэлгээгээ өөрчлөө чадчих юм бол тэнд одоо сэтгэлдээ багтааж чадвал гэдэг нэг үг өгдөг ш нэг их багын ялгаагүй гэдэг. Яг тэрэн шиг тийм мэдрэмжийг аваад Улаанбаатар тасар их хэрч хүчтэй орж ирээд тэгээ чи өөрөө ер нь сургалтын төвөө байгуулна ингэн тэгнэ гэд ер нь бол компани болж улсаа хөгжүүлнэ гэдэг тийм амбицтай л хүн байсан ер нь. Тэгээд яг нөгөө байгууллаад энэ төр явахаар бас овоо ярьж сурсан ер нь бол. Төнс би чи яг тооны хүн гэдэг яг нэг тийм тайп байгаад байна шүү дээ ер нь нэг их ярьдаг хүнийг бодож байгаад нэг үр дүнгэл хэлдэг. За тэгээд сурагч нарт нөлөөлөхийн тулд би ч өөрөө яг тэд нарыг нөгөө дагуулах хэмжээнд авах хэрэгтэй гэдэг. Тэгээд их сайхан математикийн ачаар бол их сайхан хөгжсөн. За тэгээд дэлхийн олон алдартай хүмүүсийн түүхийг уншиж байхад бол ихэнх нь л ерөөсө багада математиктай сайн байсан гэдэг. Одоо алдарт одоо Леброн Джеймс шүү дээ. Одоо сагсчин. Леброн Джеймсийн одоо дуртгал дээр хүртэл
хүмүүс LeBron James-ыг математикч гэж одоо очилдог байсан гэдэг. Асар их тийм сурлага бол маш сайтай. Нэг тийм хэсэ. Одоо Jeremy Lin гэдэг нөгөө Азийн алдарт сагсчин биш үү? Тэр чи одоо SAT-гийн тооны 800-тай хүн шүү дээ. Тэгэхээр ер нь математик гэдэг чинь өөрөө яг нөгөө юмыг төгс сурахад их тусалдаг зүйл гэж ер нь бол одоо би бол тэрийг ойлгосоо тэрийг л хүмүүст одоо ойлгуулах гээл явж байгаа гэсэн үг. Одоо та хэлж жишээ нь алдартай хүмүүс тоондоо сайн байсан юм байлээ гэд. Яг нь математикийг угаасаа тэр чинь нөгөө ирээдүйд тэр нэг хідэн томьёог ашиглах даач бас яг гол нь биш шүү дээ тий. Одоо бүх шинжлэх ухааны суурил гэж үзээд байгаа шүү дээ тий. Жишээ нь одоо од болоод байгаа тий. Монгол зэн багийн ахлагч Блиц гэж залуучууд шатарчин ч юм уу тий. Тэр багт бол шатарчин хүмүүс зөндөө байгаа ч гэдэг ч юм уу тий. Гэх мэтэр ингээд суурийг нь тавьж өгд юм байна гэж ойлгож болох уу гэж. Тийм, ер нь бол сэтгэлгээг нь сайхан цэгцлээд өгнө гэсэн үг. Яг одоо бидний бодоод байгаа математикт бол томьёо бол ер нь чэйжлүүлдэг. Би ч хүртэл өөрөө конкурс өгвөл бараг томьёо эн чинь юу илээ гэж харна л гэсэн үг. Бид нар даваа тал нь юу байсан бэ гэхээр нэг юм зүү тогтол. Ингэж сэтгэвэл юм болдог, ингэвэл нэг ингэждэг шүү гэдэг. Тэгээд олон хүн нөгөө ингээл эргэлзэл бараг суглаа сугалж байгаа юм шиг нэг шийдвэр гаргадаг бол бид тэр замын шууд ингээд нэгэнд олцсон байдаг л гэсэн үг. Ингээл алхаагараа явчихна гэсэн үг. Тэрүүгээрээ нэг хугацаа хэмнэн тэгээ ерөнхийдөө энэний нэг зүү тогтол хаана дуусах уу гэдгийг нэг тиймэрхүү юм тархиндаа суулгач чинь гэсэн үг. Та сая яриа нундаа хэлсэн шүү дээ нэг багшилж үзээд тэгээ хүүхдийн ирээдүг ингээд өөрчлөх юм байна гэж би ойлгосон гэд. За тэгж ойлгосон нэг юм хид хідэн үйл явдал ч юм уу мөчүүд байгаа л та. Эсвэл бол цаг хугацааны туршид ойлгогдсон ч юм уу тиймэрхүү зүйл байгаа ах. Гэхдээ багш хүн яг тэр хүүхдийн ирээдүйтэй яаж холбогдож байгаа юм гэж та бодож байна. Яг өмнө уншсан ном дээр бол яг хуу тэр олон хүмүүс ингээд 10 жилийн хин багш гэдэг дандаа дурддаг. Тэрэн дээр нь яг хуу мат физикийн багш нар их дурддаг тийм билээ. Тэгээ яг нэг эхлэлний багш нар бас гарч ирдэг. За тэгээ яг нөгөө төрлөөсөө шилтгаалаад спортын хүн бол тамирын багшаад урсан тий. Ерөнхий нэг юм дэлхийд алдартай гэдэг нөгөө бидний нэг даган дуурайгаасаа гэдэг нэг одоо дэлхийд ч өөртөө нэг тийм мэдээлэлүүд гаргаж ирж шít. Алдартай хүн гэд. Тэдний түүхийг би ч өөрөө бүгдийг нь олж уншина. Би өөрөө дарханд хичээл зааж хахад яг нөгөө тэр өвчнөө хажуугаар нэг 10-аад хүүхдийг яг нэг секц маягаар хичээлүүлчихсэн. За тэрэд бол үнэхээр хөрх авьяастай кодондоо бол их сайн. Тоондоо бол жоохон таарав. Тэгээд тоог нь би нэлээд сайн болгосон. Тэгээ Улаанбаатар дээр тэмцээнд оруулж тэрэд маш сайн орцоосон. Тэгээд би өөрөө хүртэл гайхаж байгаа хгүй бид нар чи ингэж амар айхтар өөрчлөгдөж штэ гэд. Тэгээ програмынхаа төрөл болохоор тэр үед одоо Мөсийн нэг хэдэн оюутнууд их сайн байсан бүр олон улстай их сайн ордог хонгор хасан гэд. Одоо сүүл тэрэд чинь одоо Amazon энтерт ажиллаа штэ. Amazon Apple энтер гэд. Тэгээд тэндээ тэр чи бараг хагас сая долларын цалинтай ажилладаг. Тэгэхэд тэднийг оюутан бүр эд үед нь манай хэдэн сурагчид хөдөөнөөс гэж шүү дээ. Одоо дархны чи хөдөөл гэж ярьдаг байлаа шүү дээ. Манай хэд чи хөдөөнөөс л ерөөсө 10 жилийн сурагчид их сургуулийн оюутнуудтай өрсөлддөг гэсэн нэг нээлттэй тэмцээн гэд. Тэгээд тэр чинь манай хэд нэлээд хэдэн удаа тэр оюутнуудыг гүйцэжсэн. Яг би ч тэнд яг нэг хөлгийн ахмад чиг л мэдрэмж авч байгаа юм чи. За бүгдээрээ одоо энд орно ингэн тэгнэ гэл. Тэгэл ялаад харч ялалт угаасаа хүний чинь маш их цэнэглэн. Тэгэл тэр жил чинь яг мэдээлэл 100 улсын олимпиад гэж болдог. Дархных нь тэр үед 1 2 3 дугаар байрын 5 дугаар байр 7 дугаар байртай авчихсан. Эхнээд болоод ерөөсөө өөр газараас 2 хүртэл орж ирсэн гэсэн. Гэх мэт тэр өсөлтийг бол тохоо хүмүүс асар их сайнаар багш хүний нөлөө бол ерөөсөө л тэр байгаа. Тэгээд тэр нь эргээ надаас их хэрэгтэй болчихж байгаа. Би ч тэднэрт нөгөө үлгэрчийн үзүүлэх ёстой болохоор жоохон ингээ назгаа мазгаа байж гарч ингээд за сугар дорж байгаа чи гэлээвэртээ хэлнэ шүү дээ. Хүнд нөлөөлдөг байсан бол би санаа амар тэгээд тэнд дураараа сайхан амраал назгарч одоо болох юм шиг те. Хүүхдүүдийн багш гэдэг утгаараа би чи өөрөө бас өөртөө сайн анхаарах ёстой. Тэгээд тэд нар намайг л харж байгаа шүү гэдэг утгаар. Тэгээд хүүхдүүд үнэхээр яг нөгөө одоо миний жишээ нь гарч ирсэн багш нар бол намайг үнэхээр харддаг ерөөс. Тэгэл багшаа та нэг ингэж хэлээ үсттэй гэж хэлчихэнгүүтлээ гэж тань. Гинт дотроо ингээд нэр эднэр чи миний хэлсэн үгийг амар сайн одоо бодж идэгюм биш дээ гэд. Тэгээ тэр утгаараа ер нь бол хүүхдэд асар их одоо сайнаар болон одоо нөгөө талаар бол бас сөргөөр их нөлөөлнө багш нар бол. Тий. За
одоо яг юу гэдэг хүний нийгэмд ингээ хүн амьдрахын хувьд хид хідэн суур хэрэгцээнүүд байгаа тийм. Тий. За тэрний нэг бол боловсролизм шиг. Тий. За ялангуяа одоо ингээд Монгол улсын иргэн бүр үндсэн хуулиндаа боловсролизм шиг ингээд эрхэн те. Боловсролизм шиг эрэхтэй те. Бараг ер нь заавал эзэм шиг эстэй. Үндэсний болон олон улсын бүтээлүүдийг өөрийн дурын төхөөрөмжөөс дэлхийн хаанаас ч хизээч уншиж сонсоорой. Эймбук мэдлэг мэдрэмжийг өнгөлнө. За ингээ хүний үндсэн эрхүүдийн нэг гэж байгаа гэдэг утгаараа энэ бол зайлшгүй энэ хүний амьдралын нийгмийн амьдралын чухал хэсэг юм байна. За бид нэр энэ бүхэл үдж байгаа хүмүүс одоо үдж байгаа хүмүүсийн хүүхдүүд гэл ирээдүйд бүгдээрээ энэ боловсролын систем сургуулиар дамжнаа, багш нараар дамжнаа тий. Ямар ч одоо юу гэдэг хиймэл оюухан гарч ирсэн бид нар бол ийм хүн хоорондоо ингээд бодит багш нараар заалгасан хэвээрээ байх болов уу гэж би боддог. За энэ явцад болохоор та ингээ сайн хэлж байна алдартай хүмүүс математик физикийн багшийг их дурдтгал болгоод хэлдэг гэ тэ. За амьдралд нь их нөлөөлдөг байх нэ гэж ойлгож байна. За надад ч ихсэн тийм дурддаг багш нар байгаа. За ингээ бодохоор та зүгээр хувьдаа юу гэж хардсан юм ингээд сайн багш муу багш гэд эцэг эхчүүд тодорхойлдог штеп. Ер нь бол тийм. Угасаал ингээд хуваацсан байдаг тий. За багш нь болохгүй байна. Тэгээ сайн багшд өгөө гэдгээс шалтгаалаад ингээ айгүй олон өрсөлдөөн үүсэж байгаа нийгэмд яагаад ер нь сайн багш муу багш гэж ялгардсан бэ? Яг юугаараа юм бэ? Заах арга барил нь юм уу? Тасралтгүй суралцж байгаа чадвар нь юм уу? Тэр эсвэл бол хүүхдийг гэсэн сэтгэл нь хоорондоо ялгаатай юм уу? Юу нэг тийм сайн муу багш болгож байгаа юм. Ерөнхийдөө бол багш нар ерөнхийдөө дундаж байна. Тэн дундаас яг яг бүр нэг сэтгэлээ өгцөн ч юм уу, сэтгэлээ өгөх ямар нэгэн шалтгаантай ч юм уу тийм багш нар бас яг бусдаас илүү онцгордог. Одоо тэр нь бол мэдээж цөөхөн ерөнхийдөө бол багш нарын ажил чинь бас их чухал. Тэгээд тэрэндээ их хөөрхөн нөгөө ачаалаа бүгд л гаргадаг. Үлгэрчээгээд сайн үзүүлнэ. Яг хөө сөрөг муу багш нар бол тэгээд тун удахгүй нөгөө ажлаа болждог учраас бас гайгүй. Яг тэр дунд яг онцгой сайн багш нарыг бол би ч гэсэн ингээл мэдтий ер нь. Нөгөө багшаагаа хараад үгүй энэ багш нэрээ өөрөө амьдрал нь ахын нэг сүртэй шүмөртлөө намайг одоо ингэж шахсны ачаар би бас дэжгүй болчлоо ч гэдэг юм уу Иргэн дурсахад ерөөсөө нэг хитэн багш л байдаг хөхгүй. Тэгээд ингээл том болцсон ингээл амжилттай явж байгаа хүмүүсийг харахаар бас яг нэг хитгэн багш дээр л хуваагдаад тах шиг байдаг юм. Тий. Одоо нэг улс төрийн жишээ өссөн шүү дээ. Нэг Архангаа Нэмэрчингээ багшийн 2 шавны их хурлын дарга Монгол улсын их хурлын дарга гэдэг чи одоо нэг цөөхөн байгаа шүү дээ. Нэг 10-20 хавцаа өстэй тий. Тэгэхэд тэрний 2 жишээл нэг багшийн шав. Тэгээ тэр багш одоо ямар үлгэр дуурайл үзүүлсэн байх вэ гэл тий. Гэх мэтэр яг нэг тийм сайн багшийн нөлөө бол байдаг. Тэрний одоо гол шалтгаан бол сэтгэл нь л их чухал байх гэж боддгийн. Сэтгэл тэгээд тэр багшийн арга гэрийн байдал бас тэр багшийг ажлаа их боломжоор хангаж ийн ч гэдэг юм уу. Олон багш бол тэгээд жишээ нэг одоо Монголын багш нарын үе вэ шүү дээ ингээд юм. Цалин ихтэй, багтай, бүр цалингүйч үе гэж байна. Тэгээд бусд нь бүгд ажиллахгүй байх үед ганцаараа тэнд багшийн ажлаа хийж яддаг ч юм уу. Гэх мэтэр ингээд нэг юм сэтгэл зүтгэлийн ялгаа бол их гарна. Ур чадрын ялгаа бол нэг бас сүртэй их бас биш. Тэгтээ яг мэдээж ур чадвар сайтай хийж ажил тэр нэг юм бие нэгэ төвшнөлтэй. Сэтгэл бол их чухал баг. Тэр нь одоо сэтгэл хэдий та дахиад жоохон дэлгэрүүлвэл тий. Одоо ямар хүүхдүүдэд юу хүсэж байгаа юм та? Одоо тэр хүүхдүүдийг л нэг сайн хүн болчоосаа гэж хүсээд нь шүү дээ. Тэгээд нэг өөрөө өмнө нэг сайн ямар нэгэн байдлаар нэг сайн хүн гаргаад ирсэн тэнгуут яг энэ загвараараа сайн хүн гаргая. Эсвэл нийгэмд ингээд нэг гайгүй явчихаар одоо математикны чинь нэг хэцүү юм байдгийг. Олон авьяастай залуучууд ер нь хувь заяа нэг сони эргэцсэн байдаг ингээд. Ёстой нөгөө архинд орсон морсон гэдэг чинь бодит жишээ зөндөө учраас л тэгж ярьж байгаа шүү дээ. Хувьчлал яг нэг 100-аас нэг 10 хавцаа амжилттай явж байгаа нэг 50 учраас тэгээ хүмүүс ч тэр нэг муу 10-ыг нь л ярина шүү дээ. Тэгэхэд эргээ харахад тэр 10-ыг ч бас засчих болох боломжтой байсан юм уу те. Тэгээ ер нь нэг тийм хүүхд гэдэг чинь нөгөө цагаан цас гэдэг шиг жоохон л буруу эргэн. Тэгээ нөгөө уруу татах юм ихтэй байхгүй. Ер нь бол одоо би энд ингээд нэг цаас шохоогоо барьцсан те самбар дээр юм заах өөр тэнд нэг хүн бүр гоё юм зааж өгье. Чи тоондоо сайн бол баг одоо энд покер тоглох мөнгө олно шүү дээ. Ард нь математик байгаа шүү. Тэгээд
Тэгээ энийг үзүүлэх киноч зөндөө шүү дээ. Тэ? Покертоо сайн болоо гэж чинь маань тооны эдэн ном уншаа болчихно гингүүт тоондоо сайн хөвгтөж тийм дасар их уруу татагдана. А тэрийг бид нар одоо юугаар дийлэх вэ гэвэл одоо сэтгэлээрээ л дийлнэ шүү дээ. Түүнээс багш нь бүр их мөнгө өгье гэж одоо тийм юм байхгүй шүү дээ. Тэгэд яажсан ч тэр нөгөө гоё ер нь амар хэлбэр амьдрал чи илүү нэг тийм гоё ганган байгаа шүү дээ ер нь бол. Тэгэл тийм учраас тэр хөвгтөд орж байгаа болохоос түнс яг нэг 10 жилийн тэр цагаан цаас шиг хөвгт чинь би муу хүн болъё гэж явахгүй шүү дээ мэдээж. Ер нь нэг тиймэрхүү утгаараа энэ багш нарын чинь үнэлмээр байдаг байхгүй. Яг ингээд юмыг хийлгээ байж байгаа багш нарыг бол. Олон сурагчд бол одоо ингээ ахлах ингээс тэгэл хүүхдээ ирэх гэдэг том юмараа л одоо бидний бага байх чинь бол хүүхдээ ирэх чинь бас арай бага байлаа шүү дээ. Тэгээ өөр тэр сонирхол юмч байх байсан. За яг одоо юу гэдэг юм би бага ангид байхад бас санаад байна л да. Одоо юу гэх юм хүүхэд болгон адилхан орчинд адилхан нөхцөл байдалтай төрөхгүй шүү дээ. Тэ ингээ өөр нөхцөл байдалтай төрж байгаа. За мөнгө санхүүгийн байдлаас тусдаа одоо эцэгхийн хүмүүжил тэ амьдрах орчин гэх мэт ингээ зүйлсүүд ялгаатай. За түүнээс шалтгаалаад тухайн хүүхдээс хамаарахгүйгээр одоо юу гэдэг эцэгхийн хараа хяналт утаснаасаа болоод ч юм уу хүүхдүүд ингээд зан арын шингийн хувьд ч юм уу те хэцүү хүүхдүүд гэж байдаг шүү дээ. Тэ бүгд л мэдчихэж байгаа. За тийм хүүхдүүдтэй та учирч байв уу? Тэ мэдээж байсан болов уу гэж би бодож байна. Гэхдээ тэр хүүхдүүдийн та сэтгэхүйд нь нөлөөлөөд би нэг юм зөв зам руу энэ хүүхдийг нэг оруулчихлаа да гэж мэдэрчээсэн. Тэгээ яаж тэгж оруулсан те ямар оролдлогоор гэдэг ч юм уу. За тиймэрхүү зүйлүүд бол ер нь нэлээд байсан. Одоо ангиар нь нөгөө номонд нь оруулна гэдэг шиг тий. Ер нь бол тэгэл одоо та бүхэн ч гэсэн дунд сургууль айлч анги руу яваа орж болно. Би багшаа гэд одоо асар их тийм юм хийхгүй байхыг мэдрэн ер нь бол багшаар тоглоно. Одоогийн хүмүүс бол айхтар болсон ер нь бол үг авахгүй махгүй тий илэг барих. За тэгээд тэрийг бол ерөөхдөө нэг зарчимч байдлаар л их шахна. Одоо ингээд даалгавар өгнө. Эхний өдөр бол мэдээж тэд нарт нэлээд тийм илэглүүлэх ч юм уу те. Яач одоо дуу хоолоогоор бол одоо таар юма хийшүү, энийг хийшүү, одоо тэгвэл та хэд энийг чадмад гэх нэг аргууд байна. Тэгээ яг хуу гэрийн даалгавар энэ төрөөр ингээд шахаад аяндаа ингээд нэг хийлгээд эхлэхээр тухайн анги нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөнө. За эцэгчүүд мэдээж орж ирэн даалгавар их өглөөч гэдэг юм уу те. Эсвэл болохгүй байх гэж орж ирнэ. Одоо намайг ч гэсэн үнэлэмж зарим хүмүүсийн хувьд би чинь маш сайн багш. Зарим хүмүүсийн хувьд бол би асар муу багш болно шүү дээ мэдээж. Тэгээд олон жилийн дараа ч юм уу тэр намайг муу гэж маргаж байсан ээж аав нар хүртэл нэг ирж идэг ер нь бол. Нөгөө эсэргүүцээс хүмүүс жоохон хэцүүхэн болцсон шүү гэд. Таныг одоо даалгавраар буллаа гэдээсэн эцэгчүүд. Одоо нөгөө эн чин болохгүй үйлдэл энэ төргээд нэг тэгэнгүүт ингээд одоо намайг хайж явж байгаа багш нөгөө сурагч эцэгчүүд энэ төр байж болно шүү дээ. Гэх мэтэр засагдсан гэж байгаа гэх юм одоо нөгөө энэ анги өстой гоё боллоо шүү гэсэн тийм ангиуд бол бас угаасаа л би өөрөө мэдж байгаа юм чинь ямар байлаа, ямар болсон, гүйцэтгэл нь ямар байсан, ямар болсон гэд. Тэгээ эцсийн үрдэн ямар хуу болж байна гэд. Тэгэл би ч хувьдаа бол олон юмар их одоо бардамнах, бахархах ч юм уу те. Одоо миний шавнар бол хизээч одоо ийм юм хийхгүй одоо таар хараад байгаарай гэд. Харин та тэрийг яаж мэдчихэж байгаа юм? Яагаад тэгсэн бэ гэхээр яг нөгөө сахилга хотыг л би их шаардсан зарчимч байдлыг. Мэдээж тэрүүдийг чи нөгөө элдэн янз өөр арга хэрэглэхгүй яг нөгөө хийх юм л шаардна. Чи нэг угаасаа чадна штэ гэд. Чи ингэсэн учраас энийг хэрэглэхгүй нэг дөрмөөс ахиулах гэдэг юм уу те. Нэг дүрм тавина. Тэгээ яг нэг хөрхөөрх нэг дотроо нэг нюанстай. Тэр дүрмийг сонсоогүй байж байгаа гинт сонссон хүүхэд яг нэг удаадаа өршөөгддөг ч юм уу те. Тэгэл ер нь дүрмээр л шийддэг. Тэгээ дүрмээ яг сайн барьцсан байхад эцэг их сурагчид дургу байсан ч тэр дүрмийг дагдаг. Тэгэл эхэндээ асар дургу дагдаг эцэгчүүд байдаг хөөг. Лайтаа ингээ хүүхд тамллаа гэд. Тэгээ би чи өөрөө нэг айхтар тамлахгүй л тийм чинь. Монголд бол ерөөхдөө нэг стандарт мэдлэгээл яг нэг дүрмийн дагуу эзэмшсэн хүүхдүүд л уг нь их гоё болох юм. Домаах чи хөтөлбөрөөх голдгоо шүү дээ Монголын цөм хөтөлбөрөөх голно гэд. Уг нь яг тэр цөм хөтөлбөр доторх бүх юмыг сурцсан хүүхд бол тунд ажгүй. Заавал одоо үнэтэй төлбөр төлөх шаардлагагүй гэсэн. Тэгээ яг уу энэ зургаар болохгүй л дээ бас нөгөө ангид нь ингээд 30 хүүхэд байхад одоо сайн
зарчимч багш байхгүй л бол хэцүү. Тэнд чинь 10 хүүхэд орилоод хичээл хийлэхгүй шүү дээ. Одоо ингээд таныг маш сайн хичээл хийгээл явж хахад чинь энэ нэг номын цагаанслаа тэгэл ангийнхан чинь л тэгэж шүү мэдээж. Ер нь дотроосоо л тэгдэг үстэй. Ер нь хичээл сайн хийж байгаа хүүхдийг коммунист гэж хэлнэ. Чи дүрмээ барьчлаа гин Багштай даалгавраа сануулсан хүүхдийг хүүхд мэдээж буруудна тийм. Гэх мэтэр ийм Монголын яг тиймэрхүү асуудлууд нь их. Тэгээ энэ дэр чи яг дүрмээ бариулж байгаа багш бол маш хурдан ялгардаг юм бол. Угс хийх юм аа л хийчихэл. Тэгээ надтай уулзж байгаа ингээл эцэг эхчүүд ингээл санал их гаргана. Одоо ингээл хүмүүсээ ингээл мэдлдэг болгоо, ингэдэг болгоо юм болгоё гэд. Бүх юм цөм хөтөлбөр дээр нь байдаг хөхгүй ер нь бол. Бага юмыг л байхгүй юм шигээр ингэж асар их нөгөө буруу юм явсан ер нь. Монголын боловсрол дээр байгаа тэр нэг хөтөлбөр дээр байгаа юмнууд чинь бүхэл юм байдаг. Одоо иймийг орхоо болчих гинэ гингүүтэл ингээл нийтээрээ ингээл нэг давлгаа явдаг шүү дээ. Хинж тэр хөтөлбөрөө хараагүй байдаг. Харах юм бол дотор нь бүгдээрээ байж л байгаа. Подкаст ивент итгэгч кафе Вирняно. За. Эцэг эхчүүдийн тухайд бол ингээл за хүүхдээ аваад явдаг л гэж юм, авчирдаг л гэж юм дээ янз бүр байгаа. Гэхдээ за Монголд л гэж би ямар одоо бусад улсад байгаа ингэж сурч ирсэн биш мэдэхгүй байна. Ямар ч гэсэн эцэг эхчүүд бол зарим хэсэг нь хит их оролцдог, зарим хэсгээр оролцдоггүй нэг иймэрхүү хүмүүс байгаа тий. За оролцдог хэсэг бүлэг хүмүүс бол багшид янз бүрийн шаардлага тавьж байгаа. Оролцдоггүй хэсэг бүлэг хүмүүс ч гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгээ миний бодлоор нэг жоохон сул тал байдаг нь нөгөө багшид хит их найдаад тий баргалж тэр хүүхдээ ирээдүг даатгаад орхичдөг юм болов уу гэж бодоод идэв. Хүмүүжлийг ч хүртэл багшид өгөөл тэр юм сурган хүмүүжүүлэх одоо юу гэдэг юм мэдлэг өгөхийнч багшид өгөөл өөр одоо юу амьдралын ухааныг ч багш нь өгөх юм шиг л боддог байх л та. Тэр тал дээр та юу гэж боддیں۔ Эцэг эхчүүд багшийн зүгээс хэлэхэд эцэг эхчүүд нэг ингэчихвэл көм хэрэгтэй дээ гэж та юу гэж боддог? Ер нь бол нэг юу байгаа юм. Нэг олон төрлийн зүйлс шүү дээ. Эцэг эхчүүдийн хувьд энд нь оролцох хэрэгтэй. Энийг ер нь зөнд нь хайчих гэдэг. Ер нь тийм л нэг хоёр юм хувааччих юм. Одоо бидний зүгээс. Гэтэл эцэг эхчүүд маань оролцох ёстой юмд оролцохгүй юм байж оролцох хэрэггүй юм дээр их оролцдог. За. Одоо энэ л их асуудалтай. Одоо яг жишээ гэвэл сайн одоо сурагч одоо жишээ нь тэнд ингээл одоо би хичээл заажлаа гэж одоо тий. Хоёр хүүхэдийн хооронд ингээд шалгалт тавлаа, нэгнийх нь оноо бага байлаа. Иймэрхүү юм болоход л эцэгчүүд юу юуг л дахиж орж ирдэг. Тэр чинь бас нэг багш өөрийнхөө үнэлэмжээр л нэг дүгнэлт тавьж байгаа шүү дээ. Гү манай хүүхд 100 байх хэвээр. Тэгвэл 100 байхын тулд яах хэвээр ингээд ч юм ингээд 30 хүүхдийн хамт сурж байгаад нэг тийм орчин гэдгийг мэдрэхгүй байдаг ч юм уу тий. А нөгөө талаас тухайн хүүхдийн жишээлбэл нөгөө хичээлийн бэлтгэлийн тэр чинь уг нь эцэг заавал хангах хэрэгтэй шүү дээ. Тэрийг бол асар их дутуу орхидог ер нь Монголын нөхцөлд. Одоо санаатай юу санаагүй мэдэхгүй. Хүүхдүүд асар их нөгөө тэмдэргүй өрцөн, балгүй өрцөн гэдэг чи одоо бидний үуч байсан шүү дээ. Би ч тэмдэр шиг маа мартна угаасаа. Мартаал ирнэ шүү дээ угаасаа. Гэх мэт. Тэгэхээр яг нөгөө эцэгчүүд үнэхээр л оролцмоор байвал оролцох ёстой юмдаа маш их оролц. А хэрэггүй юм дээр бол одоо жишээ нь ингээл манай хүүхдийн нэрийг ягаад дээр нь бичээгүй гэдэг ийм сони юм их гарна. Одоо би ингээд хоёр хүүхд адилхан 5 оноотой байлаа гэж боддог тий. Одоо ямар нэгэн байдлаар би нэгийг дээр нь тавина штэ билээж. Ямар одоо нэг игнэн зэрэг тавилтай нэг зэрэг тавил одоо урд нь оруулсангүй гэдэг ч юм уу. За тэр хүн тэгээ маргалаа. За тэр хүний хүслийг биелүүлчихэ тий. Тэнгүүт нөгөөх нь миний хүүхдээ гадаа орно орчвол. Эн чин жишээлбэл амар утгагүй зүйл байхгүй. Энд дээр одоо хаях ёстой ч юм уу тий. Тэгээ хүүхдээ хэд нялцгаараа улдагч гэдэг юм уу. Нэг жоох юм болохоор л гүгээд ирдэг. Тодорхой хэмжээнд бас нэг зааг байгаа ш бас. Хүүхэд тэндээ нэг уучраа олдог байх ёстой ш. Ганц нэг маргаан дээр тий. Одоо бүлээ гэж ярьдаг тий. Тодорхой хэмжээнд хүн тэрийг бол авах ёстой бас тий. Тий. Юм л бол тех юм болгонд одоо ноцтой зүйл дээр бол тэн дээр бол мэдээж оролцох ёстой тэр одоо айхтар зүйлээ хүүхдүүд чинь бас хорон үг хэлэх хүүхдүүд байна шүү дээ. А ганц нэг нь бол бас гайгүй шүү дээ тий. Чи ялагчлаа штэ энэ төргээ хэлэх бол тухайн үедээ ялсан хүүхдийн эмоц бол гарна шүү дээ мэдээж тий. Ээж намайг барахгүй штэ гэж хэлэх чинь бол тухайн хүүхдээ одоо ингээл сурах хүслээ мохоож ийн энэ төргээл тийм сүртэй эцэгчүүд бол мэдээж байдаг ш тэр нь. Бүгд л тэрийг мэддэг тий. А яг аль зааг нь хаагур бай гэдэг л байна. Тэгээ зарим эцэгчүүд бол хайдаг ш. Тэгээ зодуулчлаа яа.
Багшаа манай хөвгт зодулсан гинэдэгтэй хамаагүй шүү гэл. За та 22 жил багшилж байгаа тий. Тэгэхээр мэдээж олон шавьтай, олон үеийн төгсөлтийн тий. Тэгэхээр одоо хамгийн их энэ үе хоорондын ялгааг мэддэг хүнийг би багш гэж боддог. Хүүхдүүдтэй харьцаж байгаа тий. Нийтлэг зүйлсүүдийг харж байгаа. Сүүлийн үед л бас монголчуудын үе хоорондын ялгааны тухай ярьдаг болсон байна л та. Яг хөө тэр millennial Gen Z гэдэг нэршил дээр бол мэдээж маргаантай байдаг. Энэ бол Америкчуудын нэршил гэдэг ч юм уу те. За тэрийг нэршлийн тухайд болио гэж бодох. Та 22 жил үе үеийн хүүхдүүдэд багшиллаа. Одоо яг хүүхдүүд яаж өөрчлөгдөд байгаа юм бэ гэдэг дээр энэ технологи хөгжсөн 90 100 хүүхдүүдийг яаж өрчилж байгаа юм. Тэр сурах арга барилын хувьд ч юм уу те. Сайн болон муу талыг нэлээч гэвэл. Ер нь бол сайн тал нь их. Тэгээд хүүхдүүдтэй ингээ харилцахад хүүхдүүдийн чадварын байдал ерөөхдөө нөгөө тухайн хүүхэд гэдгээр бол ер нь л адилхан. Миний хувьд яг л тэр үеийн нэг ийм хүүхдээс нь одоо яг тэрний жишээ нь энэ байна да гэд. Ялгаа нийтлэг бол ер нь л төстэй. Нэг ялгаа бол байхгүй. Тэр үеийн хүүхдийн хэрэгжилжсэн зүйл одоогийн хэрэгжилжсэн зүйл гэдгийн ялгаа бол асар их байна. Тэр үед зовжиж авдаг байсан юмыг одоо бол зовлонгүй авчихна. Тэр үед хүүхд болгонд стандарт байсан зүйл одоо бол ингээд тэрийг суулгах гэж их зовдөг ч юм. Иймэрхүү ялгаанууд бол байгаа. Тэгээ нэг яг нэг жишээ л авчи. Саяхны жишээ нөгөө 9 дугаар ангийн хүүхдүүд маа химийн багш улсын аварга найз маань. Одоо дарханд хамт өгсөн оёот гэх найз маань. Хичээл орсон юм байна л да. За тэгээ хичээл ороод бүгд нөгөө химийн лабораторид ороод за хүүхдүүд одоо чөдөнд энэ наалага асаагаарай гэсэн. Чадахгүй. Чөдөнс тавьчихсан. Чөдөнс яаж асаадیں гэхэд. Чөдөн засааж үдсэн хүүхдийн донд 2 хүн байсан гэж байгаа. 20 хүүхд донд. Гэх мэт чөдөн засах ч одоо бидний хувьд ингээд баг тийм сургацтай зүйл биш байхгүй ер нь бол. Угсаал байсан баг. Тэр чинь 9 дугаар ангид чинь харьцангуй том болсон хүүхдүүд шүү дээ. Одоо 15 настай хүүхдүүд. Амьдралын аль нэг хэсэгтээ тэд нар нэг чөдөнд зурсан л байж таараа гэдэг. Одоо энэ бол жишээ нь одоо юу биш гэж бодож итл найз маань тэгээ хэлэхэд нэрээ тийм биш тэгээд. Гэх мэтэр тэгээ одоогийн нэг том ялгаа сая Вьетнамд байж байхдаа би чинь нөгөө шавнартайгаа одоо нөгөө том болцсон шавнартайгаа энэ төр ярьж байгаа хгүй маач багш болцсон бас. Тэгээ ярьж хахад нөгөө юмнуудыг хэлж байгаа юм. Одоо миний хувьд бол хүүхд тохтой хөдөө өссөн. Өдөржин тэр нэг хатан дээр гараа суудсан аль мал хаана байна гэж хата ингээ ертөнцийн зүү тогтлуудыг бол асар их бясалгацчихжээ. Одоо надаа ингээд 50 суугаад суух боломж ч гэж баг үүргэн тэр байгаа байхгүй. Тэгээ тэр маллах чинь бол бас яг миний хувьд бол одоо зүү тогтолтой шүү дээ. Яг хэдэн цаг үе тэндээ үйж байна. Тэр оронд би ч одоо тэнгэрээ хараал үүлээ хараал үүлний дүрс ажиглаад ч юм уу. Нэрээ тэгэхэд нэг тийм болсон тэр яасан юм бол гэдэг нөгөө. Хүн чинь нэг унтахаас өмнө өнөөдөр би яалаа гэж боддог шиг тийм нэг задгаа сэтгэх юмыг бол би асар их үнэгүй авчиж байгаа байхгүй юу. Зуны амралтаар очивол одоогийн хүмүүс бол тэгэх юм асар бага. Би ч одоо багш одоо тэр чин тэр үеийн дутагдaltaй зүйл бидний давуу байсан гэсэн үг. Багш биднэрт бодлого тайлбарлаж өгөх чадахгүй байлаа гэхэд тэр чинь бид нар өөрсдөө л гаргана шүү дээ. 7 хоногийн дараа гинт хариугаа олоход асар гоё мэдрэмж авна шүү дээ. Гэтэл одоогийн хүмүүс 7 хоног хүлээх одоо боломжгүй болцсон. Ээж аав нь хүлээлгэхгүй тэднийг. Багш энэ хүүхд ингээ нэг бодлого одоод та одоо зааж өгч чадахгүй байгаа мó ухааны эхлэн шүү дээ мэдээж. Тэгээ нөгөө багш ч одоо нэр хүндээ аврахын тулд тухайн бодлогыг ер нь нэг өдрөл өнжөөн ер нь бол. Гэтэл бидний үе чинь сарын дараа нэг бодлого гаргаж маргаж тэгэж одоо жинхэнэ нөгөө таашаалыг мэдрэнэ гэдэг шиг. Одоо яг тиймэрхүү нэг ялгаанууд байна. Түүнээс яг байгаа хүүхдийн ялгаа бол нэх үг. Тэгээ мэдээж жоохон нэлцгай байна одоогийн хүүхдүүд бол. Бид нар чинь бол нэг сургууль хүртэл замаа бол ингээ яаж яагаад нэг өөртөө туулцдаг байлаа шүү дээ. Одоо л ихэнх хүүхдүүд чинь ингээл машинаас буугаад сургууль машин цуугаад гэрч юм уу. Гэтэл өөртөө явдаг хүүхдүүдийн давуу тал асар их гарч байгаа. Одоо би олимпиад хүүхдүүд бэлддэг. Барангад бол нөгөө ар ханган цайтай хүүхдүүд мэдээж ялж байгаа. Дунд ангиас жинхэнэ нөгөө төрмөл одоо айхтар сүртэйгээр хэлбэл нөгөө аратлаг одоо бодлого боддог тийм амар хүүхдүүд чинь яг дунд ангиас гарч ирнэ. Тэгэл их том аваргууд чинь дунд ангиас. Тэгэл би хэлдэг хөхгүй эцэгчүүдэд хүүхдээ жоохон юу болгоо гэдэг. Даван туулах боломж одоо жоохон ингэ өөр тий LeBron James шиг ч байсан байж болно. Гэтэл LeBron James-ийг хүртэл ингээд
байлгаал нөгөө хоолын нөгөө ингээ зөөгдсөн бол тийм тамирчин гарч ирэхгүй шүү дээ бас. Яг тэрэн шиг таны хүүхэд өөртөөсөө одоо тийм дотор байгаа чадвараа гарах боломжийг задлж өгөөч гэж. Өстгөр ингээ хүүхэд хүртэл маа бэлтгэл дээр өсөө хүүхэд намайг хийн авах юм бэ гэж бараг ингээ уйлах гэвэжсэн байхгүй. Тэгэхэд тэнд чинь бараг багасаа өөрөө явцсан тийм одоо жинхэнэ өндөр төлбөр мөлбөргүүч тийм үү те. Тийм хүүхэд тэр хүүхдийн бараг 9 жилийн хөдөлмөрийн хэдхэн сард надаас авчиж байгаа байхгүй. Бусдын нь бэлэн байгаа юм чи. Тэгэхээр нэг тиймэрхүү ялгаанууд бол байна. Тэгтэл эцсийн дүндээ тэр нөгөө юу хүмүүс нь л ялж байна. Бүхнийг хийдэг хүмүүс. Яг уу миний ойлгож байгаагаар бол одоо англиар бол те survival instinct буюу даван туулах тэр чадвар л жоохон багасаад байгаа болов уу? Угаасаа одоо яг нь үеийн л эцэг эхчүүдийн бас ялгаалах л та. Хүүхдээ ингээд хит их анхаарснаасаа болоод ч юм уу ингээд тэр даван туулах зүйлийг өгдөггүй. Өөрт нь шийдвэр гаргах тэр зүйлийг өгдөггүй ч юм уу. Тэгээ өмнөөс нь орж хийддэг ч юм уу, даван туулдаг ч юм уу. Иймэрхүү юмнууд бол сул тал болд юм байна гэж ойлгож байна. За цаг бага учраас санаас асууя. Эрхэт эрдэм сургуулийг яагаад үүсгэн байгуулсан юм бэ? Хэдэн онд үүсгэн байгуулсан юм бэ? Яагаад эрхэт эрдэм гэж нэрлсэн юм бэ? Ерөн зүгээр яагаад сургууль үүсгэн байгуулсан гэж бод. Ингэсэн 9 онд би 9-10 онд би дарханд багшилж хагаад тэгээ Улаанбаатарт очиод бүр ингээд хэрэгжүүлэх асар олон төлөвлөгөөтэй ирж байгаа шүү дээ. Хөдөө мал малддаг үе шигэ дарханд чинь яг тэр жил яаж явах төвчин гараад бид нар чинь ингээд гэрт нь нэлээ олон сар харьцсан. За тэгээ Улаанбаатарт ирэл амар ирж хүчтэй ирсэн. Ирээд яг сант сургуульд багшаар орсон. Тэгээ тэнд нэг цөөн цагаар тэгвэл цалин их өндөртэй бусд үед нь гоё юм хийнэ гэд. Тэгээ бич програмын чадвараа асар их сайн болгосон. Сүүлд сурж байгаа тэрийг кодчих чадварыг. Подкастын ивент итгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн итгэлтэй сонголт байсаар ирсэн шин сонголт тавилгын их дэлгүүр. За тэгээд сураад ахаад сантад байхдаа би чинь ахаа нэг улсын аврагчж байгаа. Улсын тэмцээнд 2 удаа ороо 2 төрүүлчихэж байгаа. За тэгээ хувийн сургалтын төвөө байгуулад тэр үед яг нэг монголчин нэг яг нэг хөгжил ирээл нөгөө олон улс Монголыг сонирхол германчууд нэг Монгол одоо энэ GMIT-гээ сургууль байгуулж өгөөд тэгээ германд нэг хүнийг монгол хүнийг доктор сургаж өгөө энэ төр гэсэн юм байна. За тэгээ Монголоос ингээд шүүгээдсэн чинь хүн олдохгүй би ч нэг 2 авраг болцсон. Намайг сураач гэд. Тэгээ би мөсийн багш болоод 12 онд. 11-ээс 12 онд. За тэгээ мөс оюутнууд хичээл загаа. Оюутнуудыг би бас овоо хөрхөн номонд нь оруулсан. Оюутнууд ч өстой нөгөө би яана гүтсэн нөхдүүд чинь энэ нэг залуухан багшийг бол хөөхөн гэдэг. Тэгээ би ч тэнд ерөөсө номонд нь оруулаад. За та өмүүлэх юм бол би шууд хөөгөө гарна. Би ч заримсд суус татж гаргаж ирээд тэнд чи алсан хоёр. Тэгэл нэг 2-3 хичээлийн дараа миний хичээл дээр унтчихэж болно. Тэгээд тэр чинь танхим бол бүгд миний эсрэг байж байгаа байхгүй би ч танхимыг амар хурдан эргүүлж байгаа. Одоо тэр чинь нэг багшийн ухаанаар бүх хүүхдүүд энэ төлбөрөө төлж ирсэн байхад чам шиг ийм далдансан нөхрөөс олж одоо энэ хүүхдэд тохирох ёсгүй үстэй гингүүд л уур амьсгал шууд нөгөө хүүхдээ эсрэг болоод. За тэгээ мөст байхдаа би чинь тэр нэг 4 ангид хичээл заадаг гэсэн. Бүгдийн дөрөв сайхан номонд нь оруулаад. Тэгээ хүүхдүүдэд чадвар асар сул байсан тэр үеийн хүүхдүүд конкурсаар гарч ирсэн ч гэсэн математикийн ангид байгаа хүүхд нь математиктаа тааруулчихдаг юм те. Тэгээ тэнд чинь ер нь л хүн болохын л сайн заах хэрэгтэй байна гэж шудраг тэгээ нөгөө нэлцгнаад байдгүй гэж ярьдаг те. За тэгээд мөстө багш боллоо докторд явах маань ч ерөөхдөө миний сонирхол биш байсан. Би бол ер нь математикч биш ер нь нэг юм бизнесмен хүнийг өөрчилдөг тийм л хүн болъё гэд. Тэгээд сургалтын төв байгуулсан маа сургалтын төв тэр жилдээ улсын 4 английн 2-т нь алт аваад за ер нь хамгийн сайн багш болж хуурсан ер нь бол. Тэгээ би ч өөрөө багш улсын авраг багш болохоор хүмүүс сүүлэн зөвшөөрөөд. За тэгээ сургалтын төвөр хэсэг яваад програмын тэмцээнд олон улсын тэмцээнд их ордог гэсэн. Тэгээ эхлээ би ч их муу оюутнуудаас асуугаал явдаг. Санаа зовхгүй асуу шүү дээ. Одоо тэр чинь бас нэг сурах хэрэгтэй зүйл واخгүй юу. Тэгэхгүй нэг хүн нэг авраг болчоод одоо би авраг гэж эндээс асуучвал ингээд намайг муугаа утчихна доо гэд. Миний хувьд ашгүй тэрийг димээ гэдгийг одоо нөгөө бяцлагдсан байсан юм. Тийм болохоор сурагчдаас асар их суралцсан, англи хэлээ маш сайн сайжруулсан. За тэгээд англи дээр болдог 2 том тэмцээнд төрүүлсэн. Одоо болтлоо яг Монголын хэмжээнд ганцаараа төрүүлж үтсэн юм ер нь байхгүй. Хүүхдүүд их сайн байна л гэддэг. Тэр чинь нэг ихний 20 хүүхдэд нь алт өгдөг юмд л нэг 10-д орчход алтан медаль авчих шүү дээ. Тэгээд тэр чинь бол сурагчтай их шүү дээ. Минийх бол яг нөгөө мэрэгжлийн программистуудын тэмцээнд төрүүлчингүүт би чи өөрөө их огшож байгаа байхгүй юу. Хүн ер нь өөрийгөө л хөгжүүлж чадвал нэг Монголд байлаа гэдгээрээ сул биш юм байна гэд.
Одоо бид нар ч одоо ганц хэлдэг үг тэр штэ. Монголд байгаа учраас бид нар нэг олигтой төхөөрөмжгүй учраас гэдэг. Гэтэл миний одоо яриад байгаа юм бол зөвхөн зардалгүй бүр шохооны зардал, самбарын зардал тэрүүгээр л хүүхдийг ер нь хөгжүүлээд байна гэдэг. Одоо маа Ирэхэд Эрдэм сургууль жишээлбэл яг тиймэрхүү үндсэн дээр анх байгуулагдчихсан. Тэгээ 17 онд анх байгуулсан. 15 онд ер нь байгуулах гэж үзээд бүтлгүүтээ 16 онд бүтлгүүтээд яг тэр үед Японоос маа Агамбатгийн найз маань ирсэн. Тэр мэн бас намайг бас их урамшуулсан. Хоёулын ерөн сургууль байгуулсан бол шүү дээ. Яг дураараа хүүхдүүдийг сургана, бас тэднээсээ төлбөр авна. Бидний нөгөө ашиг орлогот сайн байна. Тэгээ ерөөхдөө нөгөө бизнесийн зарчим гэдэг шиг явж чадна гэд. Тэгээд тиймэрхүү урам зоригоо сайн авсны үр дүнд 17 онд яг сайхан байгуулсан. Тэгээ байгуулсан жилээ маагчин баахан нөгөө хоцрогдлын гэж ярьдаг хүүхдүүдээр л эхэлж байгаа юм. Түүнээс 1.11-ээс дөнгөж байгуулагдж байгаа сургууль учраас хинч итгэхгүй нэг жил харна шүү дээ. Тэгээд хоцрогдлынхаа хүүхдүүдийг сайхан ойлгодог болгосон. За Эрдэнэтээс тэр үед нэг хүүхд шилжиж ирсэн 11 дугаар ангид. Тэгээд тэр хүүхд маань бас асар хурдан сайжраад улсын авраг болсон. Тэр бол одоо түүхэнд байхгүй зүйл ер нь болсон гэдэг юм. Математик улсын аврагч ер нь 10 жил хичээлсэн хүүхдүүдэд өсөлж шít. Тэгээд маа тэр хүүхд бүр хөдөөнийх. Тэгээ яг ирээд эрчимтэй бэлтгэлийг ганц жил гэж ярьж байгаа боловч тэр чинь нэг 6 сарын бэлтгэл гэсэн үг шít. Гэх мэтэр Ирэхэд Эрдэм сургууль маань асар их амжилттай болсон. За байгуулахдаа би чи асар бага мөнгөөр байгуулсан бас. 10 хэдэн сая төгрөгөөр л ер нь байгуулсан. Бүгдийг яг нөгөө хөөцөлтөлгөөгөр одоо энийг ингээ тгий гэд одоо хүмүүстэй хамтарч тэгээ эцсийн нүндээ. Тэгэхгүй бол монголчин ихэнх сургуулиуд хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтаар тэгээ нэг том компаниар ч юм уу тэгээ байгуулагдж байгаа хэдэн жилийн дараа нэг ашигндаа хүрдэг ч юм уу. Гэтэл бид чи яг эхний өдрөөл 150 хүүхэд дүүрэн эхэлжсэн ерөөс. Тэгэхээр одоо намайг ч ард түмэн асар их дэмжсэн. Би ч өөрөө тэрэнд нь одоо сөргөөр хэл баг мэдрэл муутай юм шиг ажилласан. Тэгээ тэрэндээ их урамшаа. Тэгэл энүүгээрээ л ерөн сайхан өгсөн гэсэн үг. За Ирэхэд Эрдэм сургуулийн хувьд болохоор одоо л нэлээд өргөжцсөн гэж ойлгож байгаа тий. За харж байхад бол угаасаа тийм үзүүлэлтүүд дээрээ бол толгой зохиодол орж иржээ л дээ. Одоо математикийнхаа үзүүлэлтүүдээр ч юм уу тий. Олимпиадын аваргуудаараа тоогоороо ч юм уу ингээл хийж байгаа. Гэтэ яг хөө миний гайхаад байдаг нэг зүйл нь гэх юм бол за яг тэрийг асуухаас өмнө саяны таны ярьсан дээр үндэслээд за яг сургууль байгуулад ирлээ. Өмнө нь зүгээр багшилжсэн үеийнхээс ялгаа нь танд ямар нэмэлт асуудлууд гарч ирсэн бэ? Ер нь бол их олон гой зүйл нэмэгдсэн, олон чадвар одоо нөгөө зохион байгуулах. Тэгээ нөгөө Монголын нөхцөл нэг юм байдгийг нөгөө сургууль бол хамгийн хүнд ажил гэдэг. За. Одоо удирдлагуудын хувьд юу вэ гэхээр нэгдүгээрт багш хүмүүсийг удирдна гэсэн үг. Багш хүн гэдэг бол багш хүний тодорхойлт гэж тавья л да. Одоо тамирчин хүн гэвэл сайхан булчинтай хүчтэй гэдэг шиг багш хүний тодорхойлт юу вэ гэхээр нэгдүгээрт ямар ч багш бол босс чинь шинж чанартай одоо толгойлогч. Өөрийнх нь үгийг тэр ангийн 30 хүүхэд сонсох хэрэгтэй. Шууд дагж гин те. Багш баруун тишээ хэрэг чи ингэж бодохтол бараг дагж шít одоо анги даасан багшаа бүгд тэгж хүндэлдэг. Эцэгчүүдтэй намд. Тийм багш хизээч одоо жирийн хүнийг хүндлэхгүй. Одоо ингээ улс төр мөрчин бол туртаа үнэ авч тавихад тэрийг одоо даргаа гэж хүндлэн шít. Дунд сургуулийн захирал жишээлбэл сул чадваргүй хүн байвал багш нар тэрийг хүндлэхгүй юу? Цаанаасаа тийм. Багш хүний одоо олон улсын тодорхойлт ер нь нэг иймэрхүү. Хаанч л юм байдаг. Багш хүн яагаад нэр хүндтэй цаанаасаа тэр хүн чинь нэр хүндэг авах хэмжээний нэг тийм доторх нэг тийм юм хүчин аураа нь бүрдэж шít. Нөгөө талаар монгол хүн гэдэг нэг үзүүлэлт нэмэгдэж байгаа. Монгол хүний чанар чинь бас нэг тийм нэг хувийн чанаруудаас орж ирнэ. Тэгэхээр ийм хүмүүсийг нөгөө менежмент хийнэ гэдэг утгаараа тэгээ нэг амжилтаа явна гэдэг чинь ур чадруудын маань асар их өсгсөн гэсэн. Тэрэндээ их дуртай ер нь бол. Хэрвээ би сургууль байгуулаагүй бол яг нэг сайн багш нэг өстой нөгөө ангийнхаа дүүхтэл удирддаг гаднаас хүн илгэхэд нэг тоохгүй те. Нэг тиймэрхүү хүн байх байсан болов. Захирал болчоор ч одоо ингээл бүгдийн л ш тэнд юу л болно. Тэнд ч хог гарсан тэрийг би өөрөө цэвэрлж ижил манлайлаа шүү дээ. Тийм тэгэхгүй одоо та наадаа цэвэрлэгээ хаяа явуул нөгөө хэд ч тэгэл над тохируулаад хийдэг ч юм уу те. Тэгээ наад чинь хэмэлтэрхийн ажиллахын ч гээд чинь нэг тиймэрхүү миний үүрэг наад чинь байхгүй гэдэг тэгэхөөс эргэтэй юм чинь.
Манай дээр чинь бол өөр бас би ч өөрөө ингээ орой хүртэл энэ төр ажиллахаар чи хинч нөгөө ачаал их байна гэхгүй нөгөө талаас бас нөгөө дэдтэй би их одоо дэм өгдөг байх л гэж боддог. Яг таны арга барил бол үйлдэлээрээ үзүүлж манлайлдгаа л гэдэг. Тий, нэг хэсэг нь бол тийм гэсэн үг. За. Одоо давуу тал. Үргэлжлүүлээд та сайн нөгөө нэг яриан дундаа бас хэлчихсэн одоо конкурс гэж бид нар яриад байгаа эсэлтийн шалгалт тий. Эсэлтийн шалгалтын тухайд за намайг үзэгчд маань айгу үсэрч яриад байна гэж бодож магадгүй шүү. Гэхдээ би нөгөө ярианаас нөгөө мартахгүй бол айгу чухал сэдв би айгу их эмзэглээд байгаа энэ дээр. Яа тэгэхээр эсэлтийн шалгалтын үзүүлэлтүүд ер сүүлийн 10 жил доошоо л явсан. Одоо яг бодит байдал нь бол хүүхдүүд маш муу үзүүлэлттэй гарч ирдэг болж байгаа. Бидний үед гэж одоо ярих нь хайшаа юм. Гэхдээ ямар ч байсан миний үед бол маш их өрсөлдөөнтэй байдаг байлаа. 800 оног бол тий 10 хүүхэд авдаг байлаа. Одоо л их ховор үзэгдэл болжээ. Подкастын ивент тэтгэгч Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон дагшин байгалийн эрдэс тус Via Millennium. За тэгээ өмнө нь би санхүү эдийн засгийн сургуулийн удирдах зөвлөлийн дарга амар жаргалгаатай тий ерхий сайд асан амар жаргалгаатай ярьж яхад боловсролын тэгш хүртээмжийн талаар ярьжсэн байхгүй юу. Одоо юу гэдэг үдж байгаа хүн бол бүгдээрээ ирэхэд эрдэм сургуульд одоо хүүхдээ оруулж чадахгүй шүү дээ тий энэ математикийн сайн юм байна. Одоо мэдгүй өөр бас сайн сургуулиуд байгаа л та ингээд доошоо жигсэж байгаа тий. Ийм алдартай цуутай сургуулиудад мэдээж нэг талаасаа квоттой буюу дүүрсэн байна. Нөгөө талаасаа одоо бүх хүн тийм боломж болцсон алгаа. Тэгээд амар жаргалгаа юу гэж хэлчихсэн гэхээр угаасаа та нар боддоо одоо асах 30 хэмээн градус цомын төвийн хүүхэд гадаа гараад модон жорлонд бицчээд орж ирж байгаа. Улаанбаатар хотод те боловсон нойлтоо ингээд бицж байгаа хоёр хүүхдээс яг яага адилхан юм шаардаад байгаа юм бэ гэдгээс л эхэлнэ гэж ярьж ийсэн. Түүнтэй адилхан одоо юу гэдгийг та зүгээр нийтээр нэг харахад энэ эсэлтийн шалгалтын гэдэг юм нэр яагаад ингэж бүр ингэ уруудчихж байгаа тий. Бүх нийтээрээ ингэ хүүхдүүдийн боловсрол ингэ муудаад байгаа юм уу гэдэг дээр юу гэж хардаг. Ер нь бол ийм дундад сурагчдын чадвар бол нэлээд доошлсон гэдэгт бол итгэлтэй байна. 800 онооны тэр нэг тархалт бол яг хуучнараа. Тэгээ хуучин бол нэг олон 809 нь тэр үеийнхээ дөрмээр л гэсэн. Энэ жил 200 800 та байшгүй гэдэг нөгөө өмнө тогтчихдог байхгүй. Түүнээс энэ жил 200 байшгүй гэсэн чи 100 болдог ч юм уу тиймэрхүү юм бол гайгүй. Тэр нэг тархалтын функцэнтэй тааруулаад нэг жилдээ монголчууд сайн ч байсан муу ч байсан нэг 20 хүүхэд 800 авдагаараа л авна. Бүгд тааруу хийсэн ч тэр дундаас нэг 20 хүүхэдт 800 оноо өгнө л гэсэн үг. Одоо маш сайн хөгжлөөч 20 хүүхэдт 800 л авна гэсэн үг. Энэ нь болохоор яг нэг жоохон төөрөгдөлнө. Яг бодит байдал дээр бол дундаж хүүхдийн чадвар асар унсан гэдэг нөгөө 100 онооны шалгалт аваад байгаа ш цаанаа. Тэрний оноо асар бага баг. Харин тийм. Бараг тэн дээр одоо хоёлаа тохирол те би нөгөө хүн бэ гэд дугуулж ихэд хин нэг нь өндөр оноо авчихна ер нь бол. Тийм л тааруулсан гэсэн үг. Зөвхөн тааж хийх, бэлдэж хийх хоёрын зүрх. Хамгийн өндөр оноотой хүүхдүүдийн чадвар бол бидний үеэр сул ер нь өссөн байх магадaltaй. За нийтээрээ яагаад ингэж буураад байна вэ гэдгийг та юу гэж хардаг? Нийтээрээ буураад байгаа шалтгаан бол одоо маа нийгмийн нэг шилжилтийн үеийн л одоо нөгөө буруу ойлголтууд л явж байгаа бох гэж бодож байна. Одоо жишээ нь бүх хүүхдүүд яагаад эсрэгээрээ нөгөө асуултууд байгаа байхгүй. Бүх хүүхдүүд яхаараа дээд сургуульд орох ёстой юм. Ер нь бол энэ чинь нөгөө монгол хүн нэгнээсээ дутахгүй гэдэг л чанар штэ. Одоо манай нөгөө оюут гэх найз минь Японд төгссөн. Тэгээд тэнд коллеж юм уу одоо Монголын нөхцлөөрөө тэнд нэг 11 12 дугаар ангийн хүүхдүүдтэй ч юм хамт нэг 2 жил сурсан юм байна. Тэгэхэд ангийнх нь хүүхдүүдийн дундаж оноо нэг 15 авцаа гэж байгаа. Манай найзын оноо бол 90 97. Тэнд байгаа хүүхдүүд угаасаа бид нар төгсөөл ажилтан болно гэдгээ ойлгочихж байгаа хгүй ер нь бол. Тэр чинь амар байна шүү дээ нэг бодлоо. Одоо Монголд бол тэр жоохон хэцүү. Одоо ингээл би ч гэсэн жишээ нэг хүүхд маань муу сураад хахад одоо хүүхдээ цэрэгт явуул эсвэл ингээ ажил хий гэхгүй юм байна л да. Одоо монгол хүний занаар. Уг нь бол тэхэл ёстой юм байна. Ерөөсөө л сургууль болгоно нөгөө хуучин бол Монгол тийм байсан биз дээ. Одоо 90 оноос өмнө ч гэх юм уу те. Яг бидний үед хүртэл бас улирдаг байлаа шүү дээ. Би чи 94 5 онд манай
2 дээд анги ихчийн анги хүүхд миний ээж суудаг л 2 үлэрсэн гэдэг. Тэгээд тэр чинь 8 төгсөөл сайхан ажиллаа хийгээд. Тэгээд Япон одоо улсуудын чанар бол тийм. Монголчин бол одоо дээд улсрал нь тоогоор дэлхийд тэргүүлдэг энтер гэж ярьдаг шүү дээ. Энд чинь өөрөө Монгол хүний өөрсдийнх нь зам байгаад. Угаасаа тоо хийхгүй хүүхдээ чинь тоо хийх гэдэг. Би ээж анарт хэлдэг. Тэгэхэд таны хүүхдийг ингээд хичээж ээж л болно ш. Түнс би одоо таны хүүхдийг одоо хажууд нь суугаал одоо үлгэрээр ярьж өгөөд тоондоо сайн бас болохгүй шүү дээ. Танаа хүүхд хичээчвэл нөгөө талаар надтай надгүй бас нэлээд төвшөнд хүрчин. Энэ төвшнийг би ахиа их болж болно гэдэг. Тэгэхээр Монголд нэг ийм энэ ч тэгэл одоо хэцүү шүү дээ. Хинээгээ буруутгахгүй тий. Улс төрийнхэн маань ч гэсэн тэднийг тэгээд одоо таар буруу шүү дээ. Танаа хүүхдүүд одоо шууд 10 төгсөө ажил хийх ёстой шүү дээ гэд. Монгол хүүхдүүд чинь ингээд 4 жилээр хөгжлийн одоо баймилж байгаа байхгүй миний бодлоор. Их сургуульд мөс ч гэсэн асар чанаргүй хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэл төгсчөөл хинж мэрэгчлэрээ бараг ажилтдаг. Маа нөгөө програмын улсын авраг найз маань бас л ярьчихсан. Ангийн бараг 70 хүүхд програм хангамжийн инженер гэж төгссөн. Нэг нь ч бараг мэрэгчлэрээ ажилтдаг. Тэгэхээр тэр дээд сургуулийн яг үндсэн зорилгоч рууг нь бас нэг тодорхой хэмжээнд сайн програмист төрүүлэх гэж л 4 жил тэр хүүхдүүдийг байлгаж байгаа шүү дээ. Ихэнх нь зүгээр ээж авдаа үзүүлэх дипломч гэх юм. Тэг иймэрхүү л юм байгаад байгаа. Тэгэхээр яг сурах гэснүүд гэсэн хүүхдүүд нь яг сайн сургаал угаасаа одоо сурахгүй ч юм уу ээж аав нар л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм л та. Би ч гэсэн одоо тэгж үзүүлнэ л гэж боддог. Миний хүүхд авиастай бол юм сургаал авиасгүй бол одоо заа миний хүүхд одоо 10 төгссөн одоо хаан чинь нэг юмд компанид үйлдвэрийн ажилтан болооч гэх юм уу тийм. Тэгээ энэ чинь хизээ хүүхдэд яг бодиттой нүүр тулгарч байгаа гэхээр ихэнх нь л 30 тайдаа тулж шít. Одоо үнэхээр надад мөнгө өгөхгүй юм байна ээж аав нар одоо тийчээгээд дууссан юм байна гэд. Тэгэхэд Монгол хүүхдүүд чи 18 тайдаа амьдрал дээр гарч явах хэвээр 23 тайдаа. Тэгээ 23 тайд нь гарахгүй эцэгчүүд чи байлгаж байгаа л бод үнэтэй тийм орой. Харин бит юм. Яг одоо саяны яриан дээр яг энэ боловсролын системийн ялгаа тий одоо Монгол хүн болгон дээд боловсролтой ихтэй сургууль сурах гал зүтгээд байна. Мэдээж Германд, Японд гэл өөр хөгжилтэй улс орнуудад бол багаас нь хүүхдийн потенциалыг үнэлж байгаа шүү дээ тий. За энэ хүүхд бол ажилтан хүн болох хэрэгтэй. Одоо коллежид сурах хэрэгтэй хүүхд байна гэд. Тэр нь одоо нэг муу гэсэн үг ерөөс автоосоо биш байхгүй. Хүн бүхэн дээд боловсролтой боллоо илүү болчихж байгаа юм гэсэн үг ерөөсөө биш тийм. Тэгээ одоо Монгол улс шин тэрнээсээ таны саяны хэлдэг зүйлээс болоод хүний нөөцийн хямралт орсон. Харин тэгээд дэд бүтцэн хөнгүү. Ерөөс хаа сайгүй ажиллах хөнгүү болчиход байна тийм. Ажил хийх хөнгүү бол бүгд нэг замбрааг бол диплом байраа суучихсан. За манай цаг ингээ бага учраас манай тэндээс номоо яар гэж сануулад байна. За таны орчуулсан хууль байгаа. Стивен Бартлеттийн гүйцэтгэх захирал өдрийн тэмдэглэл гэдэг ном байгаа. Би нэг бас үзэгчдтэй яг дугаар бүр дээр хэлж байгаа. Энэ бол гүйцэтгэх захирлын унших ёстой ном ерөөсөө биш юм шүү. Зүгээр бүх хүмүүсийн унших ёстой ном юм шүү. Зүгээр гүйцэтгэх захирал болсон хүмүүс чинь нэгэн цагт бүгдээрээ л хүүхэд байсан, энгийн хүн байсан, тэ сурч ирсэн юм хүмүүс байгаа. Тэгэхээр яаж явж байгаад ингэж гүйцэтгэх захирал болсон бэ гэдэг тухайл юм хуулиуд байгаа тий. За 4-р хууль буюу та юунд итгэхээ сонгох боломжгүй гэдэг юм хууль байгаа. За анх танд энэ номын энэ хуулийг орчуулах санал тавихад та яаж хүлээж авсан бэ? Анх яг номын ингээд хэлбэр байдлыг хараад нөгөө хэрхэн баяжчих вэ энэ төр гэдэг ном шиг ч юм болов уу гэд нэг жоохон сэтгэл бол үннийг хэлэхэд доогуурчсан. Тэгээд яг нөгөө минийх ч нэг 10 хэдэн үрэл байсан. Нөгөөхийгөө уншсан чинь надад их асар хэрэгтэй зүйл болсон. Одоо миний ингээд боддог юмыг нэг талд нь гаргацсан гэсэн үг. Одоо би жишээлбэл нөгөө ийм байсан ер нь бол хүмүүстх зөвлөдөг. Тэгээ нөгөө хүүхдүүд би өөрөө энд нэг хэдэн хүүхдүүд бэлдээ ингээд ялуулаад байна шүү дээ. Гэтэл нөгөө талд манай хүүхдүүдээс илүү авьяастай мөртлөө буруу бэлтгэлээ ялагдаад байгаа хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээ би тэднэрт их ийм зах туртай байсан. Үгүй та нарын ном чинь буруу, энэ чинь ийм гингүүт эсрэгээрээ би тэнд муу хүн л болж хувирдаг. Энэ хотлоо ингээ эсрэгдлийн хүн орлох чинь энэ өөрийгөө хингээ утцсан гэх мэтэр. Тэгээд энэ хүмүүс эцсийн үр дүнгээ хязаа арддаг гэхээр бүр төгсөхдөө манай хэдд ялагдаал бүр сүулт тэр үедээ ч юм уу бараг хорн хөдлөөл тий. Яалтчгүй авиас сайтай хүүхдүүд ингээд тэгээд яг энэ номны дагуу энэ ном дээр юу гэсэн бэ гэхээр хүнийг
чи буруу замаар явж гин гэж хэлээд тэр хүн хизээч наадхай чинь авахгүй гэж хүлээж авахгүй. хүлээж авахгүй. Одоо нөгөө шашин сонголт. Одоо тэр айхтар исламын хүмүүс энэ төргээ бийж шít. Тэр хүмүүс үнэхээр төрөлхөөсөө тийм биш. Зүгээр тийм орчин төрсөн учраас л өөрийгөө нөгөө би бол улаан исламист гэж итгэцэн. Айхтар нөгөө христ гэл хүмүүс шít. Христийн улсад юм уу христ аав ээжтэй учраас тэднээс авцсан нөгөө шашнаа жоох үгүйсгэх маягтай. Тэгээ энийг засах боломжгүй гэсэн. Ер нь бол нэгэнт наав чи энэ замаар явж байгаа бол чи буруу замаар явж гин гих тусам тэр замдаа итгэлтэй болдгоо гэд. Тэгээ би яг нэрээ би тийм учраас тэр хүмүүс тэрэндээ итгэжсэн юм байна гэд. А үүнийг засах арга нь юу вэ гэхээр миний зам зөв шүү гэдгийг сайн яриад дээ гэд. А чиний зам буруу шүү гэж хэлж болохгүй хүн рүү тулгаж болох. Тий. Би ер нь их тэгдэг сул талтай хүн байсан юм байна л да ер нь. Тэгээ би ялчаад их одоо миний муухай чанараа хэлээ л да. Ялчаад нөгөө багш магш нарт нөгөө сургуультаа хэлээд харж байгаа үстэй би жилийн өмнө хэлсэн шүү өдргээд. Энд ч муухай ш тас. Ингэж хэлж байгаа нь хүртэл муухай байхгүй. Тэнгүүт ингэх нэрээ ясгүй ээжээ гэд. Подкастын хамтрагч Sennheiser брендийн албан ёсны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэрэгжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд албан ёсоор нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүд гээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг дороос авах боломжтой. Тэгээ асар олон жишээн дээр яг энэ номны жишээн дээр бол шашнаар нэг тайлбарлаж байгаа сайн миний хэлдэг. Сайн нэмэлт нь бол миний өөртөө тохиолдсон тий. Бас нэг зүйл хэлжсэн нөгөө юг дулаан бурхны вакцины хийлэхгүйгээ нэг эцэгчүүд Америк гарч ирж шít. Энэ ном дээр яг Америк тийм үйл явдал болсон гинэ. Тэгээ Америкийн бас вакцины эсрэг үзээ. Тий, вакцины эсрэг үзээ буруу гэд тэнд нэг нийтлэл гарсан гэсэн. Энэ вакциныг хийлгэсэн хүмүүс давны одоо хомсдол гэдэг рүү ингээд нэг холбоо хамаарал байшгүй нэг юм бичсэн чил бүхэн манай хүмүүсийг тэнэг болгох чинь гээд одоо Монголд одоо эд дэлгэрж штэ улаан бурхан чи амар гарч байна тий. Тэгээ тэрийг эсэргүүцээ тэр хүмүүс эзэж ойлгохгүй гэсэн үг. Тэрийг ойлгуулах зүйл нь юу байсан бэ гэхээр эрүүл мэндийн яам нь вакцины хийлгэсэн хүмүүс ийм сайн байшгүй гэдгийг л дурдаадсан юм байна. Түнс вакцины хүүхдтэй хайргүй мó та нар манар гэж загнах тусам тэр эцэгчүүд би ерөөл зөв яваад байгаа юм байна гэж итгэдэг ч юм уу. Нөгөө тал нь бас нөгөө сонгуулийн үр дүн чи ер нь нөгөө хэлэхэд нэг 2 сарын өмнө гарчдсан юм л ер нь. Би анх итгэдэггүйсэн баггүй шүү дээ яг сонгуулийн үеэр ингээл сурталчилгаа сайн хийсэн тийм. Гэтэл хүнд одоо ингээл одоо хоёулангийн та одоо илүү таалагдлаа гэхэд би 1000 ингээ өөрийгөө гоё гэд нэг саналыг эргүүлэхгүй гинэ богино хугацаанд бол. Тэгэхээр сонгуулийн дүн чинь яг судалгааны дагуул гардаг шүү дээ. Тэр хооронд асар их зүйл болсон ч гэсэн яг нэр хүн цайтай хүн буруу зүйл тэр хооронд хийхгүй л бол. Тэгээ нөгөө сонгуулийн тактик чинь чимээгүй гэдэг л тактик гэдэг шүү дээ. Дугарч чи буруу юм ярьж рейтинг унах нь гэхээс биш. Бүтэн сар тэнд нөгөө тал яаж хар PR явуулсан нөлөөлөхгүй гэдэг. Бас нэг миний нэмэлт байгаа юм. Хүмүүст хэлдэг юм. Одоо ингээл бидний ч яг ингээл сайхан залуу ингээ өсөж явах удаа ингээл нэг хүнд дурлалтай энэ хүнд л би хайрт энтэл суун гэл тэгэл эцэгчүүд нь мэдээд нь ш бас наа чин болохгүй ингээд болохгүй гэх тусам бүр амьдраа явцдаг тий. Тэрний оронд үгүй энд илүү сайн хүн байна. Ер нь сайн хүн чинь юм байдаг штэ гэж ярих ёстой юм байна. Тэгээ энэ номноос чинь би өөртөө асар их тийм философи хувьд одоо нэг талд одоо үрд гарцсан гэсэн. Өмнө нь бол ингээд зарим тохиолдолд гэхдээ энэ хүн чинь нөлөөлөд засчих болно штэ гэд. Одоо чинь сургуулийн жишээн дээр гэсэн манай сургуулийг сайн гээ бодсон хүмүүс хинч муу гэж хэлээ нэмэргүй. Хөөхтэй өгнө. Нөгөө талаас маахыг энэ чинь муу сургууль гэсэн гээд нэг үдцэн хүнд би реклам хийгээч нэмэргүй. Тийм учраас би ч одоо сургууль дээр реклам бараг хийдгүү. Та яд ер нь тийм мөнгө төлж бол реклам би ерөөсөө хизээч хийж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь нөгөө өмнө надад хэлсэн биш. Сургууль бол ерөөсөө сайн гэж бодсон хүн л өгдөг шүү гэдэг. За эндээс та бүхэндээ айгуу гой тайлбарлчлаа. Энэ хууль өөрөө айгуу юм чухал хууль байсан байхгүй бас. Ягаад тэгэхээр энэ хүний итгэл үнэмшил итгэдэг зүйл гэдэг бол тий өөрчлөхөд угаасаа хэцүү шүү дээ. Бид наа чин буруу штэ чи буруу гэдэг ах тусмал одоо таны хэлдгээр улам тэрийг хамгаалах юмаа гаргаж ирдэг те. Ийм учраас би ингэж итгэдэг гэдгийг улам тархин ингээд зөрүүдэлж гаргаж ирдэг. Эсвэргээрээ эн чин ийм илүү дээр зүйл байна шүү гэдэг сонголт өгвөл бас ингээд харьцуулаад нэр эн чин миний спортоор хичээллэг юм байж илүү гарчлаа ш гэж бодонгуудаа сонголт өөрчлөлт. Одоо Монгол сайхны чинь нөгөө coin гэж юм боллоо шүү дээ.
одоо арай нэг ухаантай хүн болонгой нэг эсэргүүцсэн шүү дээ. Эсэргүүцэх тусам Монголд бүр давлгаалаа. Тэгээ бүгд мөнгө алдчихж ухаарсан. Тийм. Тэгэхгүй оронд нь бол илүү дээр хөрөнгө оруулалт энд байна шүү гэж бас ярих хэрэгтэй байсан байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр магадгүй ер нь бол энэ хууль нэлээд маш их суралцах хэрэгтэй хууль байх. Одоо юу гэдэг энийг уншаагүй бол бас мэдхэрэг байгаа байхгүй тий. Юу лээ гэдэг ийм аргачлал байд юм уу гэдэг бас мэдхэрэггүй. Тэр энэ хуулиас их гоё хууль байсан. Тэгэхээр бид хоёр мэдээж нөгөө энэ хугацаанд ингээд номын бүх жишээг ярьж амжихгүй байгаа. Тэгэхээр энэ номоо үзэж байгаа хүмүүс маань номын дэлгүүрээс аваад уншаарай. Мөн аудио хэлбэрийн e-book-ээс сонсоорой. Захим хувилбар нь ч гэсэн байгаа тий. За нэвтрүүлэг биш юм подкаст ч. Подкастын одоо сүүлийн хэсгүүд байгаа. Тийшээгээ орё. Одоо тантай нөгөө багш хүнтэй ярих бас их урамтай л байна л да. Тэгэхээр өөрөө нөгөө би бас боловсролын системийн талаар хэмжиглэж явдаг олон зүйлсүүд байдгийн. Олон зүйлс дээр бас хариулт авлаа гэж бодож байна. Тэгээ мөн үдчихэж байгаа хүмүүс маань ч гэсэн их олон зүйлийг ойлгосон баха. Тэгээ ер нь л одоо юу гэдэг үдчихэж байгаа хүмүүсийн хүүхдүүдэд ч үдчихэж магадгүй, оюутнууд үдчихэж магадгүй, аль хэдийн хүүхдтэй болцсон эцэгчүүд байж магадгүй, бүгдэнд нь л хамаатай ойлголт гэж би бодоод байгаа. За манай подкастын маань ивент итгэгч Millennia гэдэг тусаагаа тийм байгалийн эрдэс тусаагаа. За Millennia болохоор яаж байгаа гэхээр юм Untouched Core гэдэг юм компанид ажил өрнүүлдэг. Түүний хүрээнд зочдынхон бид нэр Untouched Core юу вэ гэдгийг сонирхож байгаа. За тэр нь бол бусад хүмүүснийг их мэддэггүй мөртлөө таныг илэрхийлдэг те авиас чадвар арга барил одоо юу ч хийж болно. Тим зүйл тань юу вэ гэдэг асуулт байна. Надад бол яг нэг юм хурд гэж нэг юм байхдаг. Одоо ингэ надад шахамага тоглоно ш нөгөө. Тэгээд тоглохоор нөгөө ижил буухаар булааж мулаадаг. Тэр мөрөн дээр чи би ер нь хамгийн сайн нийслэх энэ төр. Тэгээд яг нэг юм харааны хурдтай холбоотой юм нэг найз тайлбарласан юм. Тэгээд тэр юу гэхээр би ингээд ном хүүхдүүдийн дэвтэр уншихдаа ерөөсөө нэг хараал болчдөг ер нь бол. Тэгээ нэг юм харааны ой санамж гэж байдаг юм шиг байна. Тэгээ бид нар нэг аялалд яваад. Тэгээ нэг ягаад ч нэг хүүхд ингээд цүнхээ нэг л дотор нь юм хийсэн. Тэгээ би дотор нь нэг юу байгааг нь нэг харъя гэж хараагүй. Ер нь нэг харцсан. Тэгээ ч чи ингээд аялалд очил нэг юуны ч л шаардлага гарахгүй юу. Тэгэхээр нөгөө бэлгүүнийг нь цүнхэнд байсан штэ гэд. Тэнгөл нөгөө чинь гайхаад. Үгүй би чинь нэг хавцал харсан ингээд гэх мэт нэг тиймэрхүү юм нэг онцгой байж магад. Жоо эвгүй юм те бас цүнхийн ухаатай ухцаж юм шиг те. Тэгээд тэрэн дээр чи үгүй би тэгч ингээд нэг л хаасан штэ гэж хард ихсэн тэгчл харин нэг юм яг тентэн тийм юм байжсан гэдэг нэг тиймэрхүү нэг чадвар гэх юм уу та. Бас тийм мэддэггүй. Тэгээ та бол тийм маш хурдан ингээд анзаарч ингээ харцдаг нэг тиймэрхүү. Тэгээ материал засахын тулд бол асар хурд. Шалгалтай материал. Шалгалтай материал. Нэг олимпиад болохоор ч нэг багш нар ингээл нэг хонж унж засдаг шүү дээ. Би ч тэдрээ чи орой 8 цаг дуусгаад өнгөнд гарах тавьчихдаг. Хүмүүс ч гайхаад балтцсан юм биш үү ахид засмас гээл. Нөгөө залуу хот бол хүмүүс их тэгдэг байсан. Чи буруу зассан ингээд. Хурдан болохоор буруу. Хурдан тий. Ингэж хурдан засна гэж байхгүй. Тэгэл ахаал засна би чи ахаад удаан засаж байгаа байхгүй нөгөө нэг материал 10 секундаар ялгаагүй байна чи. Тиймэрхүү. Тэгээ одоо жишээ нь тэр шалгалтай материалын бодцсон бодлогыг та ингээл нэг хараад тий хүүхдээ нэг бичсэн юм биш тэрийг ингээл хараад 1 секунд гаруул болох байх. Ингээл би тавьд гэсэн ингэж хараад. Тэгэд нөгөө олон хүнд ингээд загнуулаа бас тэр чинь ахиж нэг 2 3 тэгж харна тэгээ ялгаа байхгүй. Тэгээ нэг гайгүй нэг нэр алтартай цолтой өгш болоод эхлэнгүүт тэгээ бүгд итгэж байгаа юм чи надад ч амар болсон баг бүх материал бараг би зассан дээр тэгэхгүй хүмүүс чинь хонж өнж заснаа баха алдаатай маргааш нахаал нэг бодлого хамгаал гэдэг нэг математик чинь нэг юм өдрө халаад идэх байхгүй. Тэгээд тэдний чинь бараг за би өөрөө ахи харчих гэдэг. Тиймэрхүү нэг чадвар. Одоо төрөлхийн л одоо төрөлхийнх л ах одоо энэ чи би ямар юм хараад хөгжүүлээ гэж харсан тийм байсангүй. Яг хөгжүүл нэг ахиа хугацаанаас нэг багасч магадгүй л тий. За подкастын маань сүүлийн хэсэгт яадаг гэхээр энэ Шогийн Diary of a Shog гэдэг юм жижигхэн хар дэвтэр байгаа. За тэгээ мөн Стивен Бартлтын подкаст нэр ч гэсэн юм хэсэг байд юм аа. Тэгээд үзэгчд манаас гайхаад идэх энэ Nepco Publishing бол яг албан ёсны эрхээр нь Стивен Бартлтаас
Галвас хэрхээ авсан шүү энэ номын тий. Тэгэхээр бид нар бол тийм зөвшөөрлгүйгээр хулбарлсан зүйл байхгүй гэдэг нэг юм залруулга хэлээд. За тэгээ энэ дэвтэр дээр яадаг вэ гэхээр таны өмнө нь оролцогчид танаас асуулт асууж байгаа. Эргээд та бас энд дараагийнхаа зочноос асуулт асууна гэсэн үг тий. Тэр энэ өмнөх зочны асуулт бол энэ дугаар дээр л задарч байгаа. За таны өмнөх зочин Гейт сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Мөнх сайхан MC гээд Мөнх сайхан захирал мэдэх бах те та сошиалар харж ирсэн болоо гэж би найдаад байна. Зургийг харуулсан. Нэг олон Мөнх сайхан ба шүү дээ. За Гейтийн Мөнх сайханыг би тань харуулъя заяа. За Гейтийн Мөнх сайхан захирал юу гэж асуусан бэ гэхээр хөгжим таны амьдралд хэр чухал вэ гэж асуусан. Подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. Миний амьдралд бол яг ойрын үед бол нэг нөлөө нь багасчих. Яг миний хүүхэд нас тэгээ нэг 30 хүртэлх наснд бол хөгжим асар чухал байсан юм. Хөгжимгүй л болдгоо ч юм уу те. Тэгээ манай үед чи нөгөө алдарт хипхоп, рок поп гэдэг. Тэгээ би л одоо дотроо боддог шүү дээ. Миний үеийн одоо Монголын одоо уран бүтээлчд бол асар их тийм бүтээлч байжээ гэдэг нөгөө. Одоо бодоход бол тэд нар чи ямар ч тийм цалин орлогогүй нэг жижигхэн зах зээл дээр ингээл 600 хамтлаг гарсан гээл нэг ярьдаг байлаа шүү дээ. Улаанбаатарт 600 хамтлаг төрсөн гэдэг. Тэндээс чи нэг шалгарсан хэд нь бол бас л янз шүү дээ. Тэгээ яг нөгөө дэлхийн нийтийг харахаар бас яг бидний үеийн нөгөө хамтлагууд энэ төр ч үнэхээр сайхан. Тэгээ би чи өөрөө нэг баг нэгдүгээр ангид манай ангийн багш хөгжмийн багш байсан. Тэгээ төгөлдөр уур надад зааж өгчсөн. Тэр бол бас надад их гоё юусэн юм бол. Төгөлдөр уур. Тэгээ яг тэр үедээ би бол нөгөө тоонч ажил дээр нөгөө нотуудад арчдаг байсан. Сүүлд бол нэг жоохон ухаалаг бол энэ ч нэрээ сонсож мэдрэх хэрэгтэй байсан юм биш. Тэгээ нэг ганц нэг нот тэгээ явуулаад өөрөө ингээ олоо явчихаар их гоё юусэн юм. Тэгээд их сургуулаа төгсчөөд би усан цэлтэд явж байгаа. Өөрөө нэг мөнгөтэй болоод эхлэхээр их сууг штэ. Нэг усан цэлтэд явж сэлж сурж байгаа юм. Тэгээд төгөлдөр уурыг яг нөгөө мэрэгжлийн багшаар заалгаад тэр бол их гоё юусэн. Сүүлийн үед бол одоо хөгжмөс жоохон холдсон гэдэг юм. За подкастны маань гэхдээ сүүлийн хэсэгт би танд нэгэн хугацааг өгөлтэй. Тэр нь болохоор яг ингээл бага хахад нэвтрүүлэг үзэж байхад танд үзэгчтэй хандаж хэлэх үг байна уу гэх би айгу сонио асуулт гэж боддог байсан байхгүй. Тэгтээ айгу чухал асуулт байсан байлээ. Нэг хэлэх юм байдаг юм билээ шүү дээ хүнд. Тэгэхээр тэр асуултыг асууя гэж бодож байгаа. Тэр нь одоо өөрөөр хэлж болно. Гэтэ миний бодлоор юу гэдэг би эцэг эхчүүдэд л жоох урам зориг өгөх гэж бодоод байгаа байхгүй юу тий. Тийм. Яг хоо ерөөхдөө нэлээд сайн ярьчлаа би чи. Ер нь яригсан бүх юмнууд тийм маань сайхан асуулаа. Тэгээд би ч яг өөрийнхөө хэмжээнд дэжгүй хариуллаа. Тэгээ ахаад давтаад л ихэд ерөөхдөө боловсролд нөгөө хичээл зүтгэл их чухал шүү. Мөнгө төгрөгийн хувьд бол яг хоо зардал бол аль болох. Одоо би хувьдээ бол одоо хамгийн зардал баг гаргадаг төрлөөр хичээлдэг хүн баггүй. Одоо компьютер програм гэхэд бол компьютер шаарддаг шүү дээ. Математик бол ерөөсөө дэвтэр цаас бал сургууль дээр бол нөгөө шохоо интернетээс гоё бодлого олж авна. Тэгээ нэг бичлэг үзэх ч юм уу те. Тэгэхээр заавал нөгөө их мөнгөтэй үжиж энэ нэг юм боловсролыг хөгжүүлэх биш. Харин ч баг одоогийн нөхцөлд баг тэр элдв янзын гоё ганган юмнуудаа болиод одоо миний хамгийн том давуу тал бол одоо хөдөө өсч төрсөн тэр нэг хадан дээр суугаад нэг хэдэн цаг суугаад нэг үүл хараа суудаг тэр үед л одоо жинхэнэ яг зөв хариу олж байгаа хэрэг. Одоо хүмүүс чинь хөрх юм зөв хариу олох завгүй л дараагийн юм эхэлчихэж шүү дээ. Тэрийг л одоо эцэгчүүд сайн хэлээ. Эн чинь бол одоо том зөвлөгөө болох болоо л гэж бодож байна. Мөнгө биш шүү гэдэг. Гол нь энэ гоё цаг гаргах. За бас зарим зүйлд бол бүх зүйлд хүүхдэд төгс байлгах албагүй шүү. Шахаж бас хэрэггүй шүү. Тэгтээ бас зарчимтай байлгаарай гэдэг тий. Тэгж ойлголоо би таны ярианс. За тэгээд энэ үрээд хоёлаа өнөөдрийн подкастаа өндөрлөе. Урилгын маань хүлээж авч цаг заваа зарцуулж ирээд маш чухал санаануудыг өгсөн танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Үзэгчтэй бас их баярлалаа. За тэгээд Сёгийн өдрийн тэмдэглэл подкастын маань энэ удаагийн дугаар ингээд энэ үрээд чаргаж байна. За тэгээд дараагийн дугаараар бид бүхэн энэ номынхоо бас нэгэн өөр хуулийг орчуулсан зочинтой уулзнаа. Тэгээд та бас энэ дээр дараагийн зочноос асуух асуултаа бичиж биднэрт үлдээгээрэй. Тэгээ энэ хүртэл дуустал нь хамт байсан үзэгчдээ бүгдэнд нь баярлалаа.
дараагийн дугаараар дахин уулзъя. Баяртай.